Хай, сайн байцгаана уу? Loyal Tarot байна. За, өнөөдрийнхөө уншлагаар болохоор таны бодож байгаа хүний чинь таны талаарх одоогийн бодол мэдрэмж яг ямар байна вэ гэдгийг харна. За, тэгээд яг сүүлийн үед дандаа нэг загвараар ороод байгаа шүү дээ. Энергийн шалгалтыг бас хий чинь та яг энэ хүнийгээ өөрөө юу гэж бодож мэдрээд байгаа. Тэгээд нөгөө талаас тэр хүн бас таныг юу гэж бодож мэдэрч байгаа юм бэ гэдгийг харахаар ер нь яг таны одоо нөхцөл байдалтай таарч ийн үгүй юу, таны уншлага мөн үү биш үү гэдэг нь айгүй тодорхой болоод гараад ирнэ. За нэмэлтээр болохоор бид нар юуг харах вэ гэхээр энэ харилцааны цаашдын ирээдүг харах болно. За тэгээд ирээдүг харахаас өмнө тэр хүний танд одоо яг хэлхийг хүсэж байгаа зүйл, хэлхийг хүсэж байгаа үгийг нь харна. За тэгээд энэ харилцаанаас та яг юуг сурч авах вэ? Нөгөө хүн чинь яг юуг сурч авах вэ гэдгийг бас мэдэж авах болно. Ирээдүйд ер нь бинээсээ юу суралцахаар байна гэдгийг харах болно. Тэгээд жоохон төстэй 3 карт байгаа. Гэхдээ сайн анзаараад харах юм бол хоорондоо ер нь бол ялгаатай. За эхний бүлэг болохоор энэ 7-гийн тоотой энэ карт байна. Картууд маань болохоор ерөнхийдөө нэг эмэгтэй хүн, за тэгээд нэг эрэгтэй, гэхдээ тэрний юм дандаа чоны масктай байгаа. Энэ болохоор 2 дахь карт, 23-ын тоотой. За энэ болохоор 3 дахь карт, 9-ийн тоотой. Цагаан өнгөн дээр хэм хөөрхөн тэрвэрлэж байгаа. Хос хөзөр байна. За ингээд сайн харж агаад хамгийн их татагдж байгаа бүлгээ сонгоод уншлагаа сонсороо. Нэмэлт яаж авах вэ гэд асуугаад идэг. Би яг description хэсэг дээр нөгөө линкүүдийг оруулдаг, comment хэсэг дээр ч гэсэндээ оруулдаг. Тэгээ линк нь болохоор манай Instagram-ийн линк байдгийг. Манай Instagram-аар холбогдоод авчихад болно гэсэн үг. За ингээд уншлага руугаа орцгоё. Баярлаа. За одоо бүгдээрээ 1-р бүлгийг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлүүлээ. 1-р бүлгийг сонгосон хүмүүс маань энэ картыг сонгосон байх учиртай 7-гийн тоотой. За тэгэхээр маш олон картнууд харагдаж байгаа. Би төрүүлээд холиод бэлтжлээ. Игнүүлээд зэгцлээд. За энэ талд нь болохоор зөв хэсэгт нь болохоор та яг одоо энэ бодож байгаа хүний өөрөө яг одоо юу гэж мэдэрч байгаа юм бэ гэдгийг харна. Энэ талд одоо хамгийн гол хэсэг буюу таны бодож байгаа хүн чинь одоогоор харилцаан дээр ямар байр суурьтай байна, таныг юу гэж бодож мэдэрч байгааг харж байгаа. За энэ дундлын энерги дээр болохоор та хоёр хоёулаа бие бинийгаа юу гэж бодож мэдэрч байгаа юм бэ гэдгийг харна. Та хоёрын дундын холбоос энерги гэсэн үг. За ингээд уншлагаа эхлүүлээ. Таны талаас эхлүүлье. Тэгээд бэлдээд харцсан байхад биш үү ингээ хоёр талд хоёулын дээр нь цамхаг дээшээ харж гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө хүн чинь ч цамхгийн энергитэй, таач цамхгийн энергитэй байгаад байна гэсэн үг. Тэгэхээр ингээд зарим хүмүүсийн хувьд саяхан салсан байж иж магадгүй. Гэхдээ салсан энерги гэхээсээ илүүтэй биш үү? Та хоёрын харилцаанд саяхан гинтхэн маш том өөрчлөлт орсон байгаад байгаа харагдаж байна. Дуусж байгаа гэхээсээ илүүтэй маш төвөгтэй байдлаар эхэлж байгаа харилцаа байх магадлалтай. Тэгээд таны талаас харахаар болохоор энэ цамхаг байгаа байхгүй. They were young, healthy, wealthy, beautiful, free and in love until tonight гэж байгаа. За тэд залуухан, эрүүл чирэг, баян чинээлийн үзэсгэлэнтэй эрх чөлөөтэй бас нэгнээ хайрладаг байжээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл гэдэг ийм карт байгаа байхгүй. Гэхдээ яг энэ мессежээр ойлгож болохгүй. Ямар ч байсан гэсэн таны энергийг харахад энэ харилцаанд саяхан гинтийн ямар нэгэн сонирхолтой өөрчлөлт болсон. Та энэ хүнд хайртай, сэтгэлтэй гэдгээ илэрхийлсэн байх магадaltaй энэ бодож байгаа хүндээ. Та бүр уйлсан ч байж иж магадгүй харагдаж байна. Энэ уншлагыг сонгож байгаа эмэгтэйчүүд маань өөрсдөө маш хүчтэй хумх, нум, тэгээд хилэнц мэлхий загас гээд усны орттой байх боломж ихтэй. Тэгээд таны харилцаатай байгаа хүн чинь одоо энэ бодож байгаа хүн чинь танаас арай дүү хүн байх магадлалтай. Хоёроор юм уу эсвэл 4-өөр дүү байж иж магадгүй. Заавал бас ингээд энэ бүхэн таарах албагүй шүү. Орд нас энтер бол заавал бас яг таарах албагүй. Зарим нэг хүмүүст хамааралтай мессеж гэсэн үг. Тэгээд таны хувьд болохоор та яг чин сэтгэлд байдаг зүйлсээ энэ хүнд яг гаргаж илэрхийлсэн байна. Тэгээ та хоёр бүр ингээд яг болцоод тэ өөдөөдөөсөө хараад ямар нэгэн зүйл ингээ ууж агаат ч юм уу тэ
та ингээд дар сууж байгаад ч юм уу яг энэ хүнд ингээд хэлж чадахгүй байсан тэр үгсээ ер нь бол хэлээд сэтгэлээ илчилсэн байна. Гэтэл таны энэ бодож байгаа хүн чинь яг эргүүлээд хариу үйлдэл үзүүлээгүй гэх юм уу? Яг ингээд та энэ хүнд хайртай, сэтгэлтэй, аль эсвэл энэ хүн дээрээ бодож мэдэрдэг зүйлээ илэрхийлтэл энэ хүн чинь эргээгээд би ч гэсэндээ чамд хайртай. Хоёлоо одоо энэ харилцаагаа ингээд шин шатанд гаргая, хоёлоо болгож бүтээх гээд оролдоод үзье гэдэг ийм хурдан хариу үйлдэл хэлээгүй. Ер нь яг яахаа мэдэхгүй ингээд blank ерөөсөө эргүүлээ танд юм хэлээгүй, аль эсвэл таны сэтгэлийг хүлээж аваагүй ч юм уу иймэрхүү мэдрэмж танд төрсэн байх магадлал маш их өндөр байна. За энээс болоод ер нь цаашаа одоо ингээ харилцааг яач ч магадгүй. Сүүлд бол ер нь та хоёрын дунд ямар нэгэн тийм том шийдэгдээгүй асуудал үүсчээд одоо ч тэр бүхэн яг тэндээ гаццсан байгаа юм шиг танд санагдж байгаа гэж болвол гарч ирж байна. Тэгээд зарим хүмүүсийн маань хувьд, ихэнх хүмүүсийн маань хувьд ч юм уу та яг энэ бодож байгаа хүний айгүй удаан хугацаанд мэддэг байх талтай. Айгүй удаан хугацаанд ингээд та хоёр найзууд явсан ч юм айгүй удаан хугацаанд та хоёрын харилцаанд нэг тийм шинжлэлт, өөрчлөлт ерөнхийдөө байгаагүй. Айгүй юм тайван байдалтай нэг нэгнээ дор хаяж 1-2 жилийн хугацаанд мэддэг. Ийм харилцаатай байж гиснаа. Тэгээ танд ч энэ хүний гих сэтгэл нэг их өнгөрсөнд хүчтэй байгаагүй. Яг сэтгэл байсан ч гэсэндээ харилцаагаа нэг урагшлуулъя гэж та бол боддгоо байсан харагдаж байна. Тэгээ саяхан сэтгэлээ илчилснээс болоод ч юм уу та хоёрын хоёулангийн чинь тайван байдал алдагдсан байгаа юм шиг танд яг одоо санагдаж байна л да. Ер нь сэтгэл зүрх чинь маш их савлчихсан, амьдрал чинь маш их савлчихсан. Хин тааж тэр энэ бодож байгаа хүн чинь тэр ер нь саяхнаас өмнө гэх юм уу яг өөрөө өөрсдийнхөө амьдраад эрх чөлөөтэй тий 50 амгалан байж исэн чинь тэр нөхцөл байдлыг урууга харсан байна. Хоёулангийнх нь сэтгэл зүрх маш их донсолцсон байгаа. Гинти мэдээг би биэндээ дуулгачихсан байгаа гэж та бол бодож байна. Тэгээ таны хувьд болохоор энэ харилцаанаас гарч явъя гэж бол бодохгүй байгаа. Гэхдээ хэрхэн урагшлуулахаа мэдэхгүй байна. Яагаад вэ гэхээр таны бодож байгаа хүн чинь танд тодорхой нөхцөл байдал одоогоор ерөөсөө үүсгэж өгөөгүй байгаа. Нөгөө хүний чинь яах гээд байгааг нь мэддэхгүй байгаа. Тэм учраас яг бодож байгаа хүнээ та одоо харсан, хүлээзэнсэн тиймэрхүү байдалтай байгаа гэж гарч ирж байна. Тэгээ зарим хүмүүсийн хувьд болохоор за энэ хүн маань надад юу н хайртай сэтгэлтэй биш юм шиг байна. Надтай ирээдүй хардггүй юм шиг байна. Тэгээ энэ үнэн байвал яах вэ гэсэн айцтай байгаад байгаа харагдаж байна. Тэгээд энд дөрвийн зоос доошоо харж гарч ирээд энэ уншлага дээр дундын энерги дээр бас дөрвийн зоос доошоо харж гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр та хоёр ер нь хоёулаа гэсэн үг. Ялангуяа таны зүгээс дахиад та хоёрт ярилцах юм байгаа. Дахиад жоохон буруу ойлголцсон нэг нэгэндээ бүрэн дүүрэн хэлж чадаагүй, ойлгуулж чадаагүй зүйлс байгаа гэж бодож байна. Тэрийг та ингээд нэг ярилцаад харилцаагаа одоо заавал болгож бүтээх гэж биш. Гэхдээ ингээд нэг тийм хүнд мэдрэмж бие биендээ үлдээлгүйгээр цаашид яах эсхээ та энэ хүнийг хүлээх юм уу, энэ хүнийг хайрлах юм уу, аль эсвэл нөгөөний байр байдлыг сонсож жагаад энэ харилцааг орхих юм уу гэдгээ яг шийдэх хүсэлтэй байгаа гэж гарч ирж байна. Гэтэ таны зүгээс бол та яг өөрөө төрүүлж харилцаа холбоо тогтоох, өөрөө төрүүлж яриа өгөх бол хүсэлгүй байгаа бууж ирж байна. Тэг яагаад вэ гэхээр за би төрүүлж үйлдэл энэ хийх юм бол ер нь буруудаж магадгүй, өөрийгөө ангаагаад, өөрийгөө эдгээгээд ер нь энэ харилцаан дээр аль болох сөрөг юм бодохгүй, итгэлтэй төвчээртэй байж яа, өөртөө итгэлтэй байж яа, нөгөө хүн маань надтай ярилцах гад яг ороод ирэх байхаа. Одоогийн ингээд үүссэн байгаа нөхцөл байдлаараа зөөлрөх байх, илүү уужрах байх, тодорхой болох байх гэсэн итгэл болвол танд байгаа харагдаж байна. Тэг ерөнхий энергийг харахад ч гэсэндээ танд одоо болохоор ийм хийж гэсэн бодож байгаа үйлдэл энэ төр байхгүй, жоохон хаалттай байгаа харагдаж байна л да. Айгүй юм лимиттэй хязгаар тогтоочод байгаа. Нөгөө хүнтэй ингээд яг юу ч болоогүй юм шиг ярилцахаас, харилцаа холбоо тогтоохоос маш их имэж байгаа. Өөрөө төрүүлж эрсдэл гаргахаас та маш их айж байгаа байдалтай. Гэхдээ энэ энерги нөгөө хүн дээр чинь ч гэсэндээ байгаа. Яг бие бинийгаа толдож байгаа энергитэй бол байна. За одоо таны бодож байгаа хүний энерги рүү оръё. За ингэж асуухад ерөнхийдөө төстэй мессежүүд байна. Таны бодож байгаа хүн чинь болохоор өөрөө маш хүчтэй хумах, ихэр, жинлүүр, за тэгээ хоньны орттой байх боломжтой. Ер нь жоохон газрын энерги бас орж ирж байна. Үхэр, охин, матар байж иж болно.
Тэгээд ингээд та хоёрын дунд бас айгүй сонин зүйл болцсон байгаа юм шиг энэ хүнд санагдаж байгаа байхгүй. Та энэ хүнд яг юм гинти мэдээ дуулгасан. Яг тэр гинти мэдээ бол та энэ хүнд яг хайртай, сэтгэлтэй гэдгээ маш emotional, маш сэтгэл хөдлөлтөй байдлаар яа ингээд өмнө нь юусоо хэлж байгаагүй бүх чин сэтгэлийн үгээ энэ хүнд хэлсэн юм шиг хүзүр дээр бууж ирж байна л та. Гэтэл нөгөө хүн чинь тэрийг чинь сонсоод их шоконд орсон заяа. Та хоёр штэ ер нь айгүй удаан хугацаанд нэг нэгнээ мэддэг. Гэхдээ маш удаан хугацаанд найз нөхөд явсан. Аль эсвэл бүр юм найз нөхөд байсан байж болно. Аль эсвэл бүр юм гэр бүлийн найз нөхөд. Бүр ингээд нэг нэгэндээ зүгээр ингээ хаа нэг те мэдлдэг, хаа нэг уулздаг тийм биш. Би бинийхээ ингээд маш хүнд цаг үеүүдэд нэг нэгэндээ тусалж исэн. Гэхдээ та хоёрын дунд ямар нэгэн тийм хүчтэй романтик зүйлс өнгөрсөнд бол байгаагүй. Гэхдээ та энэ хүнд айгүй үнцэнтэй, энэ хүн чинь танд бас айгүй үнцэнтэй байгаад байгаа байхгүй юу? Гэхдээ ингээд нэг нэгнээ илүү жоохон гэр бүл шиг, гэр бүлийн найз нөхөд шиг хайрладаг байжээ. Тэгээд таны яг сэтгэлээ илчилсэн нь энэ хүнийг яг шоконд оруулсан гэж гаргаж ирж байна. Яг юу гэж танд хариу үйлдэл хэлэхээ мэдээгүй. Тэгээ энэ хүн танд яг хайргүй сэтгэлгүй бол биш байна л да. Жохон тулгамдаад яг танд сэтгэлээ бол илэрхийлж чадаагүй. Сэтгэл бол байгаад байна. Гэхдээ айгүй ингээд тайвнаар хүлээж аваад би ч гэсэндээ чамд хайртай, би ч гэсэндээ чамд сэтгэлтэй, би чамтай ирээдүй хардгаа. Одоо тэгвэл хоёулаа ингээд нийлъя гэж энэ хүн яг үйлдэл хийж чадаагүй байдалтай байна. Тэгээ одоо тэрэндээ айгүй ингээд санаа зовоод байгаа айгүй юм тулгамдсан байдалтай байгаад ах юм. Тэгээд бас таныг яг өөрт нь өнгөрсөнд яг яаж хандчихсан бэ? Та энэ хүнд юу хийж өгч исэн бэ гэдгийг бас айгүй их бодсон. Дандаа юм ачтай буянтай зүйлс байгаад байгаа харагдаж байна. За надад ингэж их хичээл зүтгэл гаргаад, ингэж их сэтгэл зүрхээ илэрхийлж яхад би яг яагаад эргүүлээд өөрийгөө илэрхийлж чадсангүй вэ гэдэг дээр энэ хүн бол маш их санаа зовж байгаа харагдаж байна. Тэгээд нь штэ одоо ер нь хэрэлдэж муудалцаад ч болтугай. За хэрэлдэж муудалцах шаардлагагүй л дээ. Гэхдээ яг айгүй хурдан хугацаанд энэ хүн тантай ярилцах гад хичээл зүтгэл гаргаад магадгүй та хоёр яг ингээд нэг нэгнтэйгээ үнэхээр ингээд ойлголцоогүй те бүх зүйл гаццсан. Тэгээ та энэ хүнтэй яг нэг ярилцахааргүй ч юм шиг мэдрэмжийг өгчихсөн байгаа болвол ингээд гэхдээ байгаад байж болохгүй. Би яг ингээд араас нь хөөцөлдөж байгаадыг ярилцах хэрэгтэй, асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол таныг өөртөө нь одоо цаашид яг ямар ч харилцаагүй болоод одоо шинэ харилцаач та хоёрын дунд ийм романтик харилцаач үүсэхгүй. За тэг өнгөрсөндөх нөхөрлөл, өнгөрсөндөх нэг нэгэндээ тусдсан болж исэн бас ийм гүн гүнзгий үнэтэй харилцаа ч юм байхгүй болоод таныг бол ерөөсөө өөрлөө нь ингээд эргэж харахгүйгээр ганцаараа цаашаа урагшилчнаа. Таныг бол яг ингээд шийдвэр гаргавал яг хатуу шийдвэр гаргадаг. Тэгээ сүүлд бас зүрх сэтгэлээ илэрхийлэхтэй ч гэсэндээ ингээд цаашид те юм ойлгомжгүй тодорхойгүй харилцаанд би бол байж чадахгүй. Би яг сэтгэлээ илэрхийлж байгаа. Нэг бол би сэтгэлээ илэрхийлээ. Тэгээ болохгүй бол чи миний зүрх сэтгэлийг хүлээж авахгүй бол би ингээд цаашаа юу нь бол амьдралаа бодоод урагшиллаа. Хэрвээ чи хүлээж авах юм бол би чамтай ингээд цогтаа шинэ харилцааг эхлүүлэхэд бэлэн байна. Чи өөрөө сонгоо гэдэг байдлаар та бол зүрх сэтгэлээ илэрхийлсэн юм шиг энэ хүнд санагдаж байгаа. Тийм учраас одоо юу нь яг яах вэ гэд ингээд ийм маш их тэнэгэлзэж байгаа байдалтай байна. Энэ хүн чинь үнэхээр таныг алдмааргүй байгаа. Гэтэ яг ямар үйлдэл хийхээ мэдэхгүй байна л да. Баатрын ээлд дээшээ харж гарч ирж байгаа гэхээр үнэхээр танд хэлхийг хүсэж байгаа зүйлс маш их байгаа. Тань руу ингээд айгүй хурдан үйлдэл хиймээр яа ингээд өнгөрсөн болохоор энэ хүн үйлдэлийн төр хийгээгүй танд ингээд нэг юм хэлээгүй таныг тоохгүй байгаа юм шиг ийм мэдрэмж төрүүлсэн бол тэрийг яг засахыг айгүй хүсэж байгаа. Даан ч ингээд юу ч болоогүй юм шиг те хей за сүулт гисэн шүү ингэсэн шүү би одоо өөрийгөө тайлбарлая гэд ийм хөнгөн байдлаар орж ирж чадахгүй маш их айж байгаа бэргэнж байгаа ийм байдал бол та хоёрт хоёр талаас ч бүр яг ажиглагдчихээн. Маш сонирхолтой мессежүүд бууж ирлээ. Тэгээ Emperor буюу эзэн хаан доошоо харж гарч ирж байна гэхээр энэ хүн чинь яг яахаа л мэдэхгүй байгаад байна л да. Дээрээс нь бас жоохон өөртөө ихтгэлгүй байдалтай байна. Ингээ яг тухайн үедээ айгүй гоё нээлттэй байж чадаагүй энэ хүн танд зүрх сэтгэлтэй байгаад байгаа байхгүй. Тэгээ зүрх сэтгэлээ илэрхийллээ ч гэсэндээ таныг ад жаргалтай байлгаж танд яг аль биесны харилцаа өгч жоохон чадахгүй юм шиг өөртөө тийм ихтгэл өөрийгөө яг тэр хэмжээнд хүрээгүй байгаа гэж бодоод тулгамдсан. Тэгээ одоо бол яг юу гэж хэлэхээ яг яахаа мэдэхгүй.
жоохон сул дорой мэдрэмж аваад гэхдээ ийм чигээрээ ингээд байгаад иж болохгүй буруу ойлголт цаашаа жоохон л ингээд удаан үргэлжлэх юм бол та өөрийг нь орхиод явчихна гэсэн маш их айцтай байна. Тэгээ хоёуланд доошоо харж гарч ирж байгаа хэрэг ягаад ч юм өөрөөсөө болоод яг зөв цагтаа танд өөрийгөө илэрхийлж нээж чадаагүй дээ. Таныг ингээд гомдооцсондоо ч юм хамгийн гол нь танд буруу ойлголт энэ хүн үүсгэсэн байгаа даа. Инээсээ болоод маш үнэтэй бат бөх гүн гүнзгий чухал хүнээ би ингээ алдчихлаа да. Та энэ хүнд айгүй үн цэнтэй байгаад байгаа байхгүй юу? Тэрийг аль би яг ингээд гээж ин да. Тэгчихвэдэ гэсэн маш их айцтай байна. Танд бол өөрийгөө айгүй шудраг бус хандсан гэж бодоод ах юм. За одоо холбож байгаа энергиудыг харъя. 9-ийн аяга биш 9-ийн зоос доошоо харж гарч ирж байна л да. Таны хувьд болохоор нь штэ. Та энэ хүнээс юу нэг жоохон хараат байгаад байдаг. Ингээ өөрөөхөө амьдарч явж байгаа л гинт ингээл таарангуут энэ хүн танд айгүй хэрэгтэй гэдгийг та мэдэрдэг ч юм уу. Альсвал та энэ хүнтэй айгүй удаан хугацаанд найз нөхөд хамтран ажиллагч гэр бүлийн одоо найз ч юм уу тийм ийм харилцаатай явсан болвол нэг нэгэндээ айгүй л үн цэнтэй нэг нэгэндээ айгүй тийм хэрэгтэй дотны хүмүүс байгаад байна. Гэхдээ энэ нь танд хязгаарч хангалттай бол байгаагүй. Та яг энэ хүнээс юм хайр сэтгэлийн харилцаа хүссэн. Тэгэх юм болвол танд ингээ бүх зүйл байгаа юм шиг мэдрэмж төрөх гээд байсан. Нөгөө хүний чинь зүгээс асууж байгаа хүний чинь зүгээс харахад болохоор нь штэ. Энэ хүн тантай яг урт хугацааны ирээдүй хармаар байна. Гэхдээ мөнгө санхүүгийн асуудал айгүй ихтэй байгаад байна. Ер нь ингээ мөнгө санхүүгийн хувьд ажил карьерийн хувьд таны бодож байгаа юм чинь танаас жоохон дүү болохоор ч юм уу альсвал за ерөөс тэр хамаагүй байлаа гэхэд ер нь жоохон бие даасан байдалд хүрээгүй байгаад байгаа. Тэгээ тантай хамт байхын тулд энэ хүн ч өөрөө маш их мөнгөтэй ажил карьер дээр амжилттай байхыг хүсээд байдаг. Тэгээ тантай урт хугацааны ирээдүй харахад болохгүй бүтэхгүй юм саад утгар бол нэг их байхгүй. Тэгээ ганц байгаад байгаа том асуудал нь таныг аз жаргалтай байлгаж чадахгүй, танд хүсэж байгаа бүх зүйлийг өгч чадахгүй. Яг ингээ хамт байгаад удаан хугацаанд танд өөрийгөө хангалтгүй санагдана гэж бодсон айц байгаад байгаа харагдчихэв. Тэгээ хоёр талаас л яг ярилцахыг маш их хүсэж байна. Хоёр талаасаа ингээд нэг нэгэндээ хийлч чадаагүй одоо ингээ гүрийцэн байгаа, зөрүүдэлцэн байгаа, хаацсан байгаа юмнууд байгаад байна. Тэрийг нэг нэгэндээ үнэхээр хийлч ярилцмаар байгаад байгаа. Яг саяхан та хоёрын дунд 4-р сар эхлээд нэх удааг байхад ч юм уу буруу ойлголцол үүссэн. Тэрийгээ тааж засмаар байгаа бодож байгаа юм чинь засмаар байгаа гэж гарч ирж байна. Гэхдээ таач одоо яг өөртөө итгэлгүй, нөгөө хүн чинь ч өөртөө итгэлгүй. Яг айгу зориглоод би бинтэйгээ ярилцах гад дайраад орж ирж чадахгүй байна. Тэгээ дундын энерги гэхээр two of wands. За энэ хүзэр чинь дээшээ хараад гараад ирвэл гэхдээ заримдаа аюултай байд юм аа. Тэгээ энэ дээр бүр юм туулааны зурагтай байгаа. Туулаач айгу хурдан амтан штт ингээд дэгдээдгүйгээд алга болчдөг. Доошоо харж гарч ирж байгаа нэхэр та энэ харилцаанаас ер нь ойрын хугацаанд гарч явъя гэж бодохгүй. Таны бодож байгаа юм чинь юусаа гарч явъя гэж бодохгүй байгаа. Гэтэ яахаа мэдэхгүй за харилцаагаа урагшлуулах хүсэл хоёуланд нь байна. Гэтэ яг яаж гэдэг төлөвлөгөө байхгүй жоохон гаццсан байдалтай байгаад байгаа бууж ирж байна. За тэгэхээр надад нэг санагдаад байгаа зүйл байна. Тэрийг би бас яг энэ дээр нэмэлтээр харж өгье. Таны бодож байгаа юм байгаа шүү дээ. Энэ хүн чинь яг танд сэтгэлтэй мүү гүн мүү гэдгийг харъя. Яг танд хайртай юу сэтгэлтэй юу гэдгийг харъя. Бодолтой тэгэхээр яг та хоёрын дунд саяхан бүр нэг юм шоконд ормоор үйл явдал болчиход байгаа учраас тэдэр нь ингээ хоёр талаасаа маш их гарч ирж байна.
Charity нэг тайлбарлуулчих тийм үү? За энэ хүний чинь хувьд болохоор штэ яг хайр сэтгэл гэдэг зүйл одоохондоо бас яг тийм хамгийн номер 1 чухал байгаа зүйл биш байна. Энд дээр Emperor доошоо харж гарч ирсэн. Энд дээр дахиад Emperor доошоо харж гарч ирж байгаа хгүй. Ер нь маш өөртөө итгэлгүй, өөрийгөө яг ойлгохгүй үе дээрээ явж байгаа. Тэгээ тантай хамт байхын тулд энэ хүн чи өөрөө бас бүр юм эзэн хаан шиг яг мундаг эр хүн таны хувьд байхыг хүсэж байна. Тэгэхээр би өөр нь сэтгэлтэй л гэж харна. Сэтгэлгүй хүмүүс чинь заримдаа ингээл те яг байгаагаараа өөр хэнийг ашиглаад за энэ хүнээс тэр сэтгэлийг нь авчи. За надад энэ дээр хэрэгтэй оч тустай маань энийг нь ашиглажээ гэж тэгдэг штеп. Гэтэл энэ хүн чинь тгээгүй. Таныг үнэхээр мундаг энэ харилцаанд ингээд өөрийгөө та зориулаад энэ хүн бас зориулаад явах юм бол та хоёр үнэхээр амжилттай ингээд тосууд байж чадна гэдгийг мэдж байгаа. Таныг бол ингээд хизээж зогсохгүй байнга урагшилж идэг, давшилж идэг. Бас юм айгу хөдөлмөрч хүн гэж харж байна л та. Гэтэл энэ хүн чинь тантай нийлэх дээрээ тулвал танаас илүү мундаг байхыг хүсэж байна. Гэт таны хувьд өөрийгөө айгу юм чухал байлгахыг бас хүсэж байна. Надаар ингээд бахархаасаа намайг өндрөөр үнэлээсэ гэж хүсэж байгаа байхгүй юу? Тэгэхээр хин нэгэнд бас ийм хүчтэй сэтгэл төрүүлж байна. Хин нэгэн таны төлөө амар мундаг байхыг хүсэж байна гэдэг чинь бол ер нь таныг маш их өндрөөр үнэлдэг. Ер нь сэтгэлтэй л гэж би болвол хэлнэ. Гэтэл одоогоор бол энэ хүн чинь маш юм сэтгэлийн дарамттай, ер нь амьдралдаа айгүй юм хүнд цаг үеийг туулж яваад байна л да. Сэтгэл санааны хувьд айгүй шархацсан. Тэгээ өнгөрсөндөг харилцаа энтрийг мартаж чадахгүй байгаа энтер гэхээсээ илүүтэй зүгээр л амьдрал нь нэлээд хэцүү асуудлуудтай байгаад ах шиг байна. Ер нь жоохон ментал асуудлууд байна, жоохон депресстэй ч юм уу, стресстэй тий өөрийнхөө амьдралд уучраа болохгүй байгаад байгаа. Өөрийгөө айгүй дутуу үнэлж байгаа ийм асуудлуудтай байгаа. Иннээсээ юуны төрөнд энэ хүн гарахыг хүсэж байна. Тэгэхгүй бол одоо яг ингээд тань сэтгэлтэй байгаад идэг. Гэтэл яг бодол санаанд дайсан болж орж ирээд байгаа харагдаж байгаа хгүй. Дотоод зөрчилтөө маш ихтэй байгаа. Би чи энэ хүндээ хайртай сэтгэлтэй надад энэ хүн чинь чухал бит хоёрын харилцаа ирээдүйдээ штэ гэж бодонгууд гэхдээ чи өөрөө хангалтгүй штэ. Яг одоо чиний ингээд тий хосын харилцаанд орох зөв цаг чинь биш штэ гэдэг ч юм уу. Ийм бодлууд энэ хүнд төрөөд ингээд дотроо ерөөсөө аль тал нь ч ялахгүй юм дайны талбар шиг мэдрэмжүүдтэй байгаа гэж гарч ирж байна. Тэгээ дөрвийн зоос доошоо харж гарч ирж байна гэхээр гэхдээ тань дээр энэ хүн чинь юм хаалттай байгаад байхыг хүсэхгүй байна. Үнэхээр буруу ойлголцлууд байгаа та хоёрын дунд маш том нэг буруу ойлголцол үүссэн гэж би бол хэлэхээр байна. Тэрийг яг засаад танд өөрийгөө тайлбарлахыг аягүй хүсэж байна. Гэтэ яг тгийгээд тэгэхээр ингээ амар их шалтгаан тоочих гээд байгаа юм шиг санагдаад. Аль эсвэл улмал ингээд өөрийнх нь амьдралыг юу болохгүй байгаа, юу дутаад байгаа, юун дээр гацаад байгаа те тэрийгээ тань тайлбарлах шаардлагатай болох учраас жоохон бардам заанаас хөдлөөд байдаг. Гэтэл энэ хүн чинь танд ингээд одоо байнга л төгс мундаг те бууртай сууртай лаг хүн шиг харагдахыг хүсдэг байгаа байхгүй юу? Тэгээ Charity дээшээ харж гарч ирж байна. Одны үзүр дээшээ харж гарч ирж байна. Hierophant дээшээ харж гарч ирж байна. Энэ харилцаа бол ялцчгүй энэ хүний чинь хувьд маш утга учиртай харилцаа. Зүгээр нэг юм хөнгөн сэтгэл энтер биш. Ер нь цаашид ингээд гэр бүл болох, цаашид бүр ингээд хамтдаа амьдраад гэр бүл зохиогоод явах юм айгу хүчтэй харилцаа байх болно гэдгийг энэ хүн чинь мэдэрж байгаа. Гэтэ одоо болвол яг ингээ ярилцж байгаад нийлэх ч юм уу тийм зөв цаг биш л гэж бодоод байна л та. 9 саваа бас энэ дээр дээшээ хараад энэ дээр доошоо харж гарч ирж байгаа. Ер нь ганцаараа нэг гэтээ нэг тийм урт хугацаа биш ээ. Нэг дор хаяж нэг 2 сарын хугацаанд ч юм уу ганцаараа өөрөө нэлээд юм бие махбодын хувьд ч тэр оюун санааны хувьд ч тэр ядарсан бүр нэг юм цутарсан байдалтай байгаад байгаа. Тэрнээсээ гарахыг хүсэж байна. Тэгээ энэ хүн бол харилцаа холбоо бол тантай тогтоох бодолтой байгаа. Гэхдээ яг юу юугүй нэг 2 хоногийн дотор ч юм уу 7 хоногийн дотор бол арай биш. Харилцаагаа үнэхээр урагшлуулах тантай ингээ харилцаагуудаа яг нүуний шин шитэнд гаргаад явах хүсэл байгаа ч гэсэндээ юуны төрөнд өөр дээрээ ажиллахыг л хүсэж байна. Та энэ хүнд бол үнэхээр хүч зориг өгдөг, итгэл найдвар бэлгэлдэг. Тэг бас ингээ ард нь яг ингээд нэг юм хамгаалагч байдаг гэж таныг боддог бахын. Тийм учраас энэ хүн чинь бол таныг үнэхээр хайрладаг. Гэхдээ энэ болохоор нэг юм хөнгөн романтик харилцаа болох бол одоохондоо арай болоогүй байна.
Тэгээ энэ нь болохоор танд хайргүй гэсэн үг биш. Яг тийм хөнгөн одоо bubbly те булгалсан догтлсон ийм romantic мэдрэмжүүдийг мэдрэхийн тулд энэ хүн өөр дээрээ ажиллах шаардлагатай зүйлс байгаа. Өөрийнхөө сэтгэл санааг жоохон засаж сэргээх хэрэгтэй байгаа гэж гарч ирж байна. За ингээд уншлагын дуслаа, баярлалаа. Нэмэлт авах бол нэмэлт дээр бид нэр яг цаашдын ирээдүйн та хоёрын харилцаа ямар байх вэ? Харилцааны ирээдүй чи ямар байх вэ гэдгийг харна. Тэгээд энэ хүний танд яг хэлхийг хүсэж байгаа үгсийг харна. Мессеж картуудаар биш яг таротоор би хэлэх гэж оролдох болно. За тэгээд энэ харилцаан дээр цаашид та яг юу сурч авах вэ? Нөгөө хүн чинь яг юуг сурч авах вэ гэдгийг харна. Хэрвээ та хоёр харилцаатай байх юм бол гэсэн үг. За ингээд анхаарал тавьсанд маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгүүдээр уулзъя. За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлүүлье. 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ 23-ын тоотой үзрийг сонгосон байх учиртай. За энэ хэсэгт болохоор та яг бодож байгаа хүний өөрөө одоо яг юу гэж бодож мэдэрч байгаа юм бэ гэдгийг харж байгаа энэ зүүн талд. За баруун талд болохоор хамгийн гол хэсэг буюу таны бодож байгаа хүн чинь өөрөө таныг юу гэж бодож мэдэрч байна вэ гэдгийг харна. За энэ дундлын хэсгээр болохоор та хоёрын хоёулангийн чинь дундын энерги, хоёулаа бие биенийгаа юу гэж бодож мэдэрч байгааг харж байгаа. За хоёр талаас харахад ингээд яг та хоёрын харилцаа биш юм шиг харагдаад байгаа байхгүй. Зөвхөн ингээд энэ харилцаанд шийдвэрийг гаргаж байгаа хүмүүс та хоёр биш. Амар өөр олон хүмүүсийн бодол санаа ч юм уу өөр амар олон хүмүүсийн оролцоо садаа болоод байгаа байдалтай байна. За тэгээд танаас эхлэе л да. Таны энергийг харахад болохоор нь штэ. Та энэ харилцаан дээр юу нэг айгу хурдан шийдвэр гаргамаар байна. Ер нь ингээд энэ харилцаа цаашаа ирээдүггүй юм бол болчи гэсэн бодол байна. World card доошоо харж гарч ирж гин гээд тэгэхээр за Hierophant бас дээшээ харж гарч ирж гин хэрэг энэ ихтэй маш цөөхөн хүмүүсийн хувьд шүү. Таны бодож байгаа хүн чинь ер нь танаас одоо нөгөө нэг юм яс үндсийн хувьд ч юм уу өөр байж магадгүй одоо гадаад хүн байх магадaltaй гэсэн үг. Аль эсвэл хол зайны харилцаанд байж иж болно. Гэхдээ нэг хол зайны харилцаа гэж харагдахгүй юм л да. Яг 3 дахь читгэдүүдийн нөлөө байна гэхээр энэ бол ялцч нэг хол зай амтар байж иж болно. Тэгээ таны хувьд болохоор ингэж гарч ирээд байгаа байхгүй. За би бодож байгаа үнтэйгээ харилцаан дээр ер нь л жоохон ирээдүггүй юм шиг байна. Бид хоёр ингээд яг эцсээ хүртэл байж чадахгүй юм шиг байна. Тэгээ тэрэнд бас ингээ аюу том тодорхой шалтгаанууд байгаа гэдгийг та мэдж байгаа. За нэг бол таны бодож байгаа хүн чинь ер нь бол танаас маш өөр одоо ингээд нийлээд хамт байя гэл тэгэнгүүт гэр бүлүүдийн өссөн төрсөн орчин явсан зам тий шашин шүтлэг өөр байж иж болно. За хоёрт гээд тэх юм бол та хоёр бүр ингээд нийлээд нэлээд удаан хугацаанд хосууд байчихсан байгаа бол харилцаанд чинь юм гэр бүлүүд айгүй их асуудал болоод байгаа харагдаж одоо таны аав ээж ах トゥ альсвал нөгөөний чи аав ээж ах トゥ ч юм уу тий харилцаан дээр ингээд саад болоод байгаа юмнууд айгүй их байна. Тийм болохоор ер нь энэ харилцаан дээр та бас өөрийгөө айгүй их хичээсэн гэж бодож байна. Айгүй их хичээсэн. Та бол энэ харилцаан дээр яг чадах бүхнээ хийсэн. Нөгөө хүнтэйгээ харьцуулахад та өөрийгөө өнгөрсөн харилцаан дээр илүү их хичээл зүтгэл гаргаж өөрийгөө дайчилсан гэж бодож байна. Тэгээ цаашаа болохоор энэ харилцаан дээр бие махбодын хувьд ч тэр оюун санааны хувьд ч тэр нөгөө хүндээ ингээд өгөөл хичээл зүтгэл гаргахаас яг үндэ ингээд залхаж байгаа байдалтай байна. Тийм болохоор та ингээд яг юуг айгүй хурдан шийдвэр гаргах гээд байгаа. Ерөөсөө ингээд нэг эзэгэн таарчих юм бол яг за энэ харилцаа чи ирээдүггүй байна гэж та яг харилцаагаа орхиод явхад ер нь бол айгүй ойртчод байгаа гэж гарч ирж байна. Тэгээ таны хувьд болохоор яг энэ хүнээс одоо энэ бодож байгаа хүнээсээ за ихтэй энэ бодож байгаа хүнээсээ ч бас яг 100% хамааралгүйгээр та яг амьдралаас ер нь хайр сэтгэлээс одоо яг юу хүсэж ийн вэ гэд тэгэхээр цаашид гэр бүл болох, цаашид урт хугацааны ирээдүйтэй байх тийм гэрлэлтийн, үн цэнтэй, бүх зүйлийн тэнцвэртэй, хүчирхэг харилцааг хүсэж байгаа. Юунд ч ингээд амархан бүдрээтэй нугараад унцдаггүй тийм харилцааг хүсэж байна гэж болвол бууж ирж байна. Гэтэл яг энэ бодож байгаа хүн чинь ийм харилцааг танд өгж чадах уу гэдэг дээр та айгүй их эргэлзэж байна. Тэгээ шаналаад байгаа. За энэ хүнтэй би гэр бүл болж чадахгүй байна. Энэ хүн яг миний хүсээд байгаа хайр сэтгэлээс хүсээд байгаа зүйлийг өгж чадахгүй байна гэж шаналаад гомдоод байна л да.
За гэхдээ зүгээр ингэж шаналж гомдох биш. Жохон энэ бодож байгаа хүндээ зэвүүрхсэн, үзэн ядсан ч юм уу тийм мэдрэмжүүд бас орж ирж байна. Энэ бол нөгөө хит их гомдлоос бас ургаж гарч ирж байгаа гэж хэлж болно. Тэгээ яагаад вэ гэхээр та хоёр саяхан ер нь бас салцсан байж иж магадгүй. Аль эсвэл маргалдаж муудалцчаад байгаад байгаа. Би энэ хүнтэй ерөөсөө л ингээд маш урт удаан хугацаанд хамт байж чадна. Гэр бүл болон бит хоёрын харилцаа үнцэнтэй байж чадна. Гэл та итгэж найдажсэн чинь одоо тэр ирээдүйд ерөөсөө итгэхээ болоод маш их эргэлзэж байна. За үүнийг яг үүсгэсэн шалтгаан гэх юм бол та хоёрын дундуур хин нэг эрэгтэй ч юм уу эмэгтэй ч юм уу хүн орсон байж иж болно. Аль эсвэл хол зай, ажил төрөл хүмүүсийн ховж юу ч байж иж болно. Ямар ч байсан гэсэн бодож байгаа хүнээсээ болоод таны зүрх сэтгэл чинь маш их шархалчихсан байдалтай байна гэж болов бууж ирлээ. Тэгээд баатрийн зоос доошоо харж гарч ирж байгаа гэхээр удаан хугацаанд хамт байсан хүмүүсийн хувьд удаан хугацаанд хамт байгаагүй ч байж иж болно. Гэхдээ ерөнхийдөө одоо та яг энэ бодож байгаа хүний өөрөө юу гэж дүгнэж ийн вэ гэхээр тань руу нэг их хичээл зүтгэл гарахгүй, үйлдэл хийхгүй, тантай урт хугацааны ирээдүй энэ хүн харахгүй байгаа юм шиг. Харилцааныхаа одоо юм long term ер нь л ингээд урт хугацааныхаа хамтын амьдралын төлөө хичээхгүй байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгээ энэ хүн надаас уйдцсан байж иж магадгүй, бодож байгаа хүн маань надаас ер нь уйдаад залхацсан. Энэ хүнд энэ харилцаа ер нь л урт хугацааны ирээдүйгүй санагдаж байгаа учраас нааша нэг хичээл зүтгэл гаргахаа болчуудаа гэж бодоод тэгээ би илүү хичээл зүтгэл гаргаад өөрийгөө дайчлаад байгаа тал нь болцоод байгаа юм биш биз гэж та айгүй их хашралж байгаа. Тэгээ ер нь л таны хувьд энэ харилцаа нэг л нэг тийм эцээ хүртэлтэй урт хугацаанд үргэлжлэх потенциалгүй санагдаад за тэгээ дээрэс нь харилцаагаа сэргээе гэдгсэн ч гэсэндээ тийм амархан шинэ эхлэл, шинэ адлын явдал ингээд та хоёрын харилцаанд ирээд ялангуяа таны хувьд та энэ хүнтэй ингээд яг өнгөрсөн дүүссэн асуудлууд энэ төр байгаа бол тэр болгоныг яг мартаад орхиод амар гой хөнгөн мэдрэмжтэй ямар ч сөрөг бодол энэ төр байхгүй нэг тийм шинэ адлын явдлыг эхлүүлэхэд ер нь жоохон бэлэн биш байгаад байгаа харагдаж байна. Хашралж ийн яг тийм ч зүйл надад нэг амархан ирэхгүй дээ гэсэн мэдрэмжүүд танд айгүй их байгаа байхгүй юу. За тэгээ таны хувьд болохоор за би ер нь шийдчих юм бол би хувь заяаг хаашин ч эргүүлж чадна. Тэгээ та бүхний хувьд энэ уншлагыг сонгоод яг үзэж байгаа хүмүүсийн маань хувьд гэх юм бол ер нь хувь заяанд итгэдэг. Одоо ингээд хувь заяанд итгэдэг гэхээр нь шүү дээ тийм бусдын ингэж тайлбарлах юм байна. Одоо ингээд за би яг энэ хүнтэй суух хэвээр. Энэ хүн бол миний заяаны хань. Би энэ хүнтэй л ингээ хамт байхыг хүсэж байна. Энэ яг хувь заяа байхаа ч юм уу тийм бодол ерөөсөө биш. Та бүхэн бол нэг тийм юм бодоод идэг хүмүүс биш байна. Эсэргээрээ юу гэж гарч ирж ийнэ гэд тэгэхээр ингээ үнэхээр хичээж исэн, үнэхээр хүсэж исэн харилцаа маань болж бүтэхгүй байсан ч гэсэндээ намайг цаашид бүр илүү адал явдал хүлээж байгаа, илүү сайхан амьдрал хүлээж байгаа, илүү гоё хайр сэтгэл хүлээж байгаа. Тэрийг би өөрөө бүтээж чадна. Тэгээ би угаасаа тийм азтай хүн, сайхан зүйлийг хүртэх эрхтэй хүн. Гэт ер нь харилцаагаа яавалж яач гэсэн байдалтай бол байгаад байгаа харагдаж байна. Дотгошооноо айгүй их юм бодож байна л да. Ер нь яг яах хэрэгтэй вэ гэд нэлээд сайн дүгнж байгаа шийдвэр гаргая гэж болов бодож байна. Тэгэхгүй жоохон дэвтэргүй зан гарах юм бол та энэ харилцаанаас ер нь маш хурдан ер нь ингээ одоо ч гараад явхад бэлэн байдалтай байгаа болов. Тэгээ нөгөө хүнээсээ болвол ерөнхийдөө бодож байгаа хүнээсээ бол энерги айгүй татаад авсан байдалтай байна. Ганцаараа байхыг илүүд үзэж байгаа. Нөгөө хүнтэйгээ ерөөсөө ярилцаж өөрийнхөө зүрх сэтгэлийг таавал нөхөө болцоход байгаа гэж хүзүүр дээр гарч ирлээ. За энэ бүлгийг сонгож байгаа хүмүүсийн өөрсдийнх нь орд нь fixed sign-ууд айгүй их гарч ирж байна. За яг fixed sign-ууд гэхээр одоо үхэр, хумах, арслан хилэнц та бүхэн өөрсдөө байх боломжтой. За тэгээд дээрэс нь охины орд болон мэлхийний орд бас таны орд байх боломжтой. Нуучлаарай. Гэтэ заавал бас яг ордонд харахалбгүй нөгөө нэг чинь ч орд бас байж болно. За. Хоёр удаа найталгачлаа. За одоо яг илүү чухал хэсэг рүү оръё. Тэгээд нэгдүгээр бүлэг энтертэй харьцуулахад айгүй олон дөрвөн игнэ байгаа. Яалтчгүй 2-2-ороо унж гарч ирээд байсан. Тэгэхээр таны бодож байгаа хүн дээр чинь танд хэлхийг хүсэж байгаа юм амар их бодож байгаа юм маш их байгаа харагдаж байгаа байхгүй. За тэгээ таны бодож байгаа хүний чинь өнцгөөс л бүр ингээс баахан хүн гарч ирж байна да.
угаасаа та хоёр яг сүүлийн үед айгүй маргаантай зөрчилдөөнтэй яг шууд утгаараа хэрэлдэж тэмцэлтэй байгаа байж болно. Гэхдээ өөртөө ингээд энэ нь зөвхөн та хоёроос шалтгаалаагүй өөр гадны хүмүүс, гадны нөлөөнүүдээс айгүй их болж байна. Тэрнээс болол ингээд та хоёрын харилцаанд айгүй ховж ив, эсвэл та хоёрын харилцааг дэмжихгүй байгаа хүмүүс, гурав дахь читгээдүүд энэ төр бол ялтчгүй байгаад байна л да. Тэрнээс болоод ерөн сүүлийн үед харилцаа бол нөгөө хүнд ч айгүй хэцүү байгаа гэж бууж ирлээ. Тэг яалтчгүй 3 дахь читгээд болвол байна. Энэ бол одоо яг уншлагыг сонсож байгаа хүмүүс маань өөрсдөө айгуу сайн ялгачих байх. Үнэхээр ингээд таны бодож байгаа эрэгтэй хүнд ч өөр эмэгтэй байгаад байна уу? Эсвэл бодож байгаа эрэгтэй хүнд ч өөр эмэгтэй байгаад байна уу? Тэ аль эсвэл ингээд та хоёрын дундуур байнга ороод байгаа гэр бүлийн гишүүн та хоёрын харилцааг дэмжихгүй, та хоёрын дунд юу нэг ясхаяад байгаа хүн байгаад байна л гэж гарч ирж байна. Ясхаяад байгаа ямар нэгэн зүйл аль эсвэл байна. Ингээд яг хамтдаа ингээд айгуу гоё аз жаргалтай цуг бай гэхээр дундуур ч орж ирээл тэр зүйлээс болоод яг та хоёр маргалтаж муудалцаад идэг. Тэгээ энэ болохоор яг таны бодож байгаа хүний хувьд яг юу вэ гэхээр өөр сонголт энэ хүнд чинь л байна л да. Яалтчгүй гэхдээ за би яг энэ хүнийг сонгож байна гэж зөвхөн таныг сонгоод ингээд нөгөө зүйлээ хайчиж болохгүй байгаад байгаа юм байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээ үнэхээр өөр харилцаатай хүн байж иж болно. Аль эсвэл гэр бүлийн гишүүн байх магадлал айгүй өндөр, одоо аав ээж ах トゥ ч юм уу те. Аль эсвэл өөрийнх нь бүр ингээд айгүй үн цэнтэй байдаг зүйл, ажил карьерын ч юм уу, өөрийнх нь хүсэл мөрөөдөл ч юм уу те. Тим юм нь байж иж болно. Тэгээд ерөөсө та болон өөр нэг сонголт байгаа тэр хоёрын дундаа яг шийдвэр гаргаж чадахгүй эргэж буцаад байгаагаас болоод ингээ хэрүүл маргаан үүсээд байна л гэж бодож байна. Гэхдээ таны бодож байгаа юм чинь ингээд таныг энэ харилцаанаас яг буугаад өгөөд гараад явчлаа гэж баг аль хэзээ бодож байна. Аль эсвэл удахгүй тэгж магадгүй. За чи яг наад хүнтэйгээ те. Наад хүний сонго альсэл наад юмаа сонго би олж чадахгүй мэн бууж өглөө гарлаа явлаа. Гэт ингээ өөрийг нь орхичиж магадгүй гэж энэ хүн чинь бас айгүй их имэж байна. Тэгээ буруу ойлголцсон юмудаа засмаар байдаг. Таны буруу ойлголцлыг тайлж өгмөр байдаг. Гэхдээ ингээд яг буруу ойлголцол гэж хэлэхэд бас хэцүү. Өөр яг нэг та хоёрын дундуур ороод байгаа ямар нэг хүчин зүйл байна. Аль эсвэл хин нэгэн хүн байна. Тэрийг ингээд аль болох амьдралаасаа холдуулаад, залуулаад тэгээ тантай яг уулзраа болоо таныг яг ингээ авч үлдэх хүсэл бол энэ хүнд байгаа гэж гарч ирлээ. Тэгээ тантай яг урт хугацааны ирээдүй харж чадахгүй болгоод байгаа. Яг ингээ таны хүсэж байгаа зүйл ч өөр хамтын амьдрал, гэрлэлт гэдэг зүйл ч өөрөө яг уламжлалт ёсоор яг юу юм те. Тэгцээ хүртэл хамт байж нэг нэгнийхээ төлөө амьдрал гэсэн үг шүү дээ. Тийм зүйлийг өгч чадахгүй байгаад хүргээд байгаа нэг шалтгаан байгаа. Үнэхээр л хоёр юмны дунд нэг нь бол ялтчгүй та, нөгөөх нь нэг өөр сонголт байгаад байна. Тэр хоёрын дунд ерөөсөө ингээд эргэлзээд шийдвэр гаргаж чадахгүй маш их удчихсан. Тэр зүйлээсээ болоод ингээл танд шинэ эхлэл өгж чаддаггүй. Танд хүсэж байгаа урт хугацааны харилцааг өгж чадахгүй хүрээд идэг. Тэгээ энэ байдлаасаа энэ хүн гэхдээ гарахыг хүсэж байна. Айгүй удаан ингээд таныг хүлээлгцэн, айгүй удаан хоёрын хооронд нөхцөл байдал таныг явуулсан гэж бас бодож байна. Нэг бол арай тийм биш энэ саяхан үүссэн асуудал болно шүү дээ. Ингээд би яг энэ гаццсан яач чадахгүй байгаа энэ намагнаасаа жалханаасаа тий зогсон нөхцөл байдлаасаа гарнаа. Би ингээд живэд дуусахгүй би ингээд дээшээ сэлж гараад тантай харилцаагаа өөрчилж чаднаа гэж бодож байна. Гэтэ жоохон яалтч хугацаа орно. Тийм амархан өөрөө ингээд за би яг энэ хоёр сонголтын энийг нь хийлээ гэдээ яг таныг сонгоод явчих бас болохооргүй хугацаа яг орох гээд л байгаа харагдаж байна. Энэ өвлийн 12 дугаар сард ч юм уу эсвэл нэг жил мэлийн дараагаас л шийдэгдэх тийм тов бол энэ хүнд байгаа. Тэгэж яг шийдэгдэх байх гэсэн одоо нэг тийм төлөвлөгөө гэх нь хаашаа одоо асаа хараа байгаа гэж бууж ирж байна. Тэгээд энэ хүн чинь яг ингээд харилцаан дээр өөрийгөө хангалттай хичээл зүтгэл гаргаж чадахгүй байгаа. Яагаад вэ гэхээр энэ хүнд чинь өөр анхаарлаа хандуулад байгаа зүйл байгаа. Энерги нь яг ингээд 100% ч юм уу те тань руу яг явахгүй 50 тавьдчихад байгаа. Тэгээ тэгэнгүүт та энэ хүнийхээ хувьд яг ингээд чухал хүн үнэт зүйл нь биш юм шиг зүгээр нэг сонголтын юм шиг мэдрэмж аваад байгаагийн гол шалтгаан гэх юм бол энэ хүн ерөөсөө харилцаан дээр өөрийгөө хангалттай дайчлахгүй байгаа. Энийг таны бодож байгаа юм чи өөрөө ч мэдж байгаа, та ч мэдж байгаа. Өөрийгөө дайчлахгүй гэхээр за яг одоо ингээд үнэхээр сонир жишээл байна л да. Танд илүү их мөнгө төгрөг зарлагддаг. Өөртөө харилцаан дээр гэхдээ одоо юм мөнгө санхүүгийн хөрөнгө оруулалт хийх чинь бас тийм буруу зүйл биш шүү дээ. Үгүй ямар ч харилцаан дээр байгаа. Тэгж хангалттай чадахгүй байгаа. Аль эсвэл та яг ингээд за хоёулаа хамтдаа нэг ийм зүйл хийя, хоёулаа хамтдаа ийм юм бүтээе гэж тэгж яхад тэрийг ч ерөөсөө танд өгч чадахгүй хойшлуулад идэх ч юм уу.
Тэгээ энэс болоод таныг айгу гомдсон байгаа гэж бодож байна л да. Яалтчгүй одоо ингээд таныг өөрөөс нь зүрх сэтгэлээ татаж авч байна. Өнгөрсөнд бол үнэхээр хайртай сэтгэлтэй байсан ч гэсэндээ өөрийг нь юу н дахиж хайрлахгүй гэж шийдээд өөрт нь айгу удаан гомдоод тэрнээсээ болоод яг зүрх сэтгэлээ татаад авчлаа л гэж бодож байна. Тэгээ энэ хүнийг бол маш их айлгаж байгаа. Одоо яг яаралтай ямар нэгэн эцсийн шийдвэр гаргах хэрэгтэй. Нэг бол тантай урт хугацааны ирээдүй хараад таны төлөө бүх зүйлийг хийгээд амьдрах ёстой. Тэгэж чадахгүй бол энэ харилцааг угаасаа дуусгахаас өөр сонголт өөрт нь байхгүй. Дуусгах хүн нь одоо энэ таны бодож байгаа хүн чинь биш. Яг та өөрөө байх болно. Тэгээ та байх болно гэдгийг энэ хүн чинь бол мэдэж байна. Тэгээ энэ харилцааг дуусчвал яана? За ялангуяа бүр харилцаанд дууссан салцсан байгаа хүмүүсийн хувьд бол энэ хүн чинь бүр маш хэцүү байгаад байгаа. Үнэхээр хүсээгүй зүйл нь яг ингээ болцоод байгаа л харагдаж байна л да. Харилцааг дуусчвал яана вэ гэсэн айдас бол энэ хүнд үнэхээр их байна. Тэгээ таныг болохоор яалтчгүй өөрт нь бүр ингээ итгэхээ болоод энэ хүнээс ерөөсөө дутхгүй айгүй их шаналсан. Айгүй хэцүү үзүүрнүүд гарч ирж байгаа. Ер нь 9-10 сэлэм чинь тэгэл боож өгөлт шаналал ирээдүйд өөртөө болон нөгөө хүндээ ер нь бүх зүйлд итгэхгүй байх, юм бүх юмыг сөргөөр ургуулж бодох тийм энерги. Тэгээ таныг болохоор ингээд өөрөөс нь болоод амар шаналаад байсан учраас, маш хэцүү байсан учраас, ямар ч гэгээлэг сайхан ирээдүй харахгүй байгаа учраас за би цаашд ингэж байж чадахгүй байна. Би энэ харилцаанаас өөрийгөө татаж авлаа гэд та энэ харилцаанаас бараг л гараад явцсан. Бүр харилцаа дуусгасан байж болно. Аль эсвэл үнэхээр ингээ юу юугүй харилцаа чинь дуусчих гээд байгаа нөхцөл байдал байна. Тэгээ энэ нь таны бодож байгаа үнд чи одоо маш хэцүү тусаж байгаа гэж бууж ирж байна. Тэгээ яг үндэ тэмцээд харилцаагаа авч үлдэхийг хүсэж байна. Та хоёрын эсрэг одоо ингээ тантай хамт байхад айгүй олон саад дуурууд ганц нэг биш. Бараг юм 5 6 7 том асуудлууд байгаад байдаг. Тэр болгоныг гэхдээ үнэхээр давж гараад хүчээрч болтгоо энэ харилцаагаа болгож бүтээхийг хүсэж байна. Тэгээ харилцаагаа бол энэ хүн үнэхээр цаашаа үргэлжлүүлэхийг хүсэж байна. Та хоёр харилцаа холбоогүй байгаа бол энэ хүн өөртөө ч холбогдохыг хүсэж байна. Гэтэ юм гадны хүчин зүйлсүүд энэ хүнийг хоошин татаад байгаа. Тантай харилцаагаа яг ингээд сонгоод тантай яг аль биесээр хамт байгаад тий цаашид урт хугацаанд хамт байя гэдгийг өнгөд саад болж байгаагаас 3 дахь читгээдүүд айгүй олон байна. Энэ юу ч байж магадгүйгээ би хэлсэн. За тэгээд харилцаа холбоо тогтооё гэд тэгэнгүүт яг одоогоор танд нөгөө нэг хүсэж байгаа зүйл ч өгч чадахгүй байгаад байгаа учраас зөв цагийг хүлээгээд тань дээр ирүүл асуудлуудаа шийдээд ирэхийг хүсэж байна. Харилцаагаа бол энэ хүн цаашаа үнэхээр үргэлжлүүлмээр байгаа ч гэсэндээ яг одоохондоо айгүй хурдан үйлдэл хийх ёстой ч гэж мэдж байгаа хэрнээ яг тайминг буюу одоо юм зөв цаг хугацаа, зөв нөхцөл байдал нь ерөөсө бүрдэж өгөхгүй байдалтай байна. За одоо та хоёрын дундын энергийг харахад болохоор lovers доошоо харж гарч ирж байгаа байхгүй. Хосуудын үзүр доошоо харж гарч ирж байна. Үнэхээр нэг нэгэндээ хайртай өнгөрсөнд нэг нэгнээ сонгоод харилцаа чинь гүнзгийрээд маш удцсан байгаа. Гэхдээ цаашид бинийгаа сонгохгүй байх асуудлууд харилцаанд үүссэн байна. Хоорондоо тохирохгүй байгаад байна. Тэгээ энэ болохоор яг та хоёр ингээд нэг нэгэндээ үнэхээр болохгүй те хувь хүмүүс ч маш өөр энэ харилцаа ирээдүггүй гэхээс илүүтэй харилцааг чинь токсик болгоход нөлөөлөд байгаа баахан гадны хүчин зүйлтэй асуудлууд байна. Тэгээ харилцаа өөрөө ингээд ер нь хоёр талдаа балансгүй санагдаж байна л да. Гэтэ ер нь бол таны хувьд энэ харилцаа ерөөсөө ингээд 50-50 байж чадахгүй дандаа юм 70 30 60 40 ч юм уу те бүр 80 20 ч юм уу иймэрхүү байдалтай байгаад байгаа. Тэгээ дандаа ингээд бага effort бага хичээл зүтгэл гаргаж байгаа нь таны бодож байгаа хүн чинь л байна. Тийм учраас за энэ хүн бол цаашид надад хань болоод яг зөвхөн намайг гээд би тэр хүнийг гээд би бинийгаа гээд те би биндээ ингээд 50-50% та хичээл зүтгэл гаргаад ингээд явж угаасаа чадахгүй байна гэдэг бодол болвол танд байна. Тэгээд яг таны бодож байгаа хүн чинь болохоор харилцаанаас түр ингээд завсарлага авч агаад удахгүй тантай холбогдъё, тань дээр очиж уулзъя. Харилцааныхаа зогсонго байдлыг ингээд урагшлуулъя. Гэхдээ илүү нийлж хамт байх зарчмаар урагшлуулахыг хүсэж байна. Таны хувьд болохоор за ер нь жоохон бодож байгаа. Тэ ойрын 1 сарын хугацаанд ч юм уу ер нь энэ харилцаа цаашаа яах вэ гэдгээ сайн бодож дүгнж агаад энэ харилцаанаас гарч явъя гэж бодоод байгаа хүн нь бол яг та байна. Тэгээ нөгөө хүн чинь бол яг яхаа мэдхгүй хаанаас яг юуг яаж эхлүүлэхээ мэдхгүй таныг жоохон чиглүүлж явж чадахгүй айгүй өөртөө ихтгэлгүй л байна л да. Тэгээ хаанаас аваа чинь доошоо хараа гараад ирэхэд янз бүрийн асуудал байхгүй болвол тэг ингээл танд руу татагдаал танд гой үгсийг хэлээл танд руу хүчтэй үйлдэлүүд хийгээд байж болно. Гэтэл тэгэж чадахгүй ер нь чиглэлгүй болвол өөртөө ихтгэлгүй болчиход
болчиход байгаад нь нөлөөлөд байгаа асуудлууд бол ялтчгүй байна. За тэгээд нэмэлтээр болохоор би энд нэг юм бас хараадах. Таны энэ бодож байгаа юм чи юу танаас яг юу хүсэж байгаа вэ? Энэ харилцаа цаашаа яг ямар байгаасаа гэж хүсэж байгаа нь тэрийг нь харъя. Энэ бүлгийг сонгож байгаа. Бодож байна. Энэ харилцаа цаашаа ямар байгаасаа гэж хүсэж байгаа вэ? Энэ харилцаанаас юу хүсэж байгаа юм бэ? Чин хүсэл нь юу вэ? Тантай ингээд амар гоё ад жаргалтай байхыг л ууг нь чаваас хүсэж байгаа гэж гарч ирж байна. Ерөнхий нэрэг дээр нь 9 аяг гарч ирж байгаа байхгүй юу? Тантай ингээд ямар ч асуудалгүй таныг амар ад жаргалтай байлгахыг хүсэж байна. Тэгээ та энэ хүнд байх юм бол энэ хүн чинь бас үнэхээр ад жаргалтай байх гэдэг харагдаж байна. Яг 10 аяг гэж гарч ирэхгүй байгаа ч гэсэндээ өөртөө чинь яг цогтой байхыг хүсэж байна. Энэ хүн хүсэж байна. Ингээд аюу гоё романтик ямар ч юм гүнзгий асуудлууд байхгүй, хит юм комплекс, эдрэтэ мэдрэмжүүд байхгүй. Зүгээр л ингээ хүмүүс амар гоё ад жаргалтай хамт байдаг штэ. Яг тийм зүйлийг хүсэж байна. Гэхдээ яаж энэнд хүрэх арга замаа олохгүй байгаа учраас инхэмсэн тэхэмсэн гэсэн нэг юм баахан зовлонт бодлууд таны бодож байгаа хүнээс чинь гарч ирээд байна. 8 аяг гарч ирж байгаа гэхээр маш их юмыг ургуулж бодож байна. Бүхэл талаас нь ингээд хамт байх тэр арга замыг олчихгүй л энэ хүн ингээд бүр бодоод идэг. Гэхдээ ямар ч гаргалгаа олж чадахгүй байгаад байна. Шалтгаан нь болохоор юу вэ гэхээр штэ 3 аяг. Энэ хүнд яалтчгүй л 3 дахь читгээд байна да. Тэгээд тэр 3 дахь читгээд нь энэ дээр ч гэсэн гарч ирж байгаа хгүй. Хоёр хүний дунд сонголт хийж чадахгүй. Аль эсвэл нэг талд нь тантай хамт байгаа таныг сонгоод одоо ингээд ийм урт хугацаанд цуг байх усын харилцаа үүсгээд явах юм гэр бүлийн ирээдүй гэх юм уу? Энд чинь бас ингээд яг таныг сонгоод энэ хүн ч одоо ингээ өөрөө усын харилцаатай болно гэхээр бас яг ингээд амьдралынхаа чиглэл өөрчлөгдөн тийм үү? Энэчээс асар том сонголт, ийм сонголтыг хийгээд яг таныг сонгоод явах. Нөгөөх нь болохоор одоо гэр бүлийнхнийхаа хэлж ярьж байгаа үгсийг сонгох байж болно, өөр хүнийг сонгох байж болно. Тантай уулзахаас өмнө ч юм өөрийнхөө амьдрал тавьсан том зорилгоудаа сонгох шаардлага бас байгаад байдаг. Тэгээд ерөөсөө л ингээд та болон танаас гадна өөр юмнууд байна. Энэ хоёрын дунд сонголт хийж чадахгүй бүр ингээд яаж ч бодоод гарц гаргалгаа олж чадахгүй байгаа энэ нөхцөл байдлаасаа гармаар байна. Өөрт нь нэг тийм үр ашиг үр өгөөж өгөхгүй байгаа. Ууг нь бол болдог л орхичмоор байгаа нэг тийм хүмүүс харилцаа нөхцөл байдал энэ хүнд чинь байна. Тэрнээсээ даанч гарч чадахгүй байгаа харагдаж байна. Тэрнээсээ гараад явчих юм бол тантай ядаж ингээ одоодоо амар гоё аз жаргалтай ингээд нийлээд дандаа ингээд тийм гоё нээлттэй те тань дээр яг ингээл инээгээл очиод таа ч гэсэн өөрийг нь инээж тусч аваад ингээл хамт байж болдог ийм харилцааг үүсгэхийг үнэхээр хүсэж байна. Даанч энэ хүн яг танд үнэхээр equal эм тэнцүү харилцааг өгч чадхааргүй нөхцөл байдалд байгаа гэдгээ мэдж байгаа. Тэг өөрийгөө бас тийм хурдан амжилт олж чадна гэдэгтээ ч бас яг итгэлгүй байгаад байна. Танд яг хангалттай цаг хугацаа, хангалттай хичээл зүтгэл гаргаад таны яг хэрэгтэй хүн чинь байгаад ингээд явж чадахгүй. Энэ харилцаан дээр үнэхээр ингээд юм өгөөмөртэй generous хандж чадахгүй. Байгаад байгаагаа мэдчихээн. Цаашид ч энэ нь бас тодорхой хугацаанд үргэлжлэхийг мэдчихээн. Шууд л те бүх зүйлийг ингээл амар гайхамшигтайгаар өөрчлөл ямар асуудлууд байна. Тэрийг яг ингээд одоо дайны хамгийн шилдэг баатар шиг даваал гараал таныг яг ингээл ялтынхаа шагнал болгоод авчиж чадахгүй. Тийм боломж өөртөө байхгүй гэдэг нь өөрийг нь зовоож байна. Хүсэж байгаа зүйл нь гэх юм бол
Энэ хүний үсэж байгаа зүйл нь таал юм байна л да. Таныг л яг өөрийн болгоод тантай цуг байхыг уг нь маш хүсэж байгаа гэж гарч ирлээ. Гэхдээ яаж гэдэг шийдэл нь бол одоогоор энэ хүн дээр харагдахгүй байна. За ингээд уншлагын дуслаа. Баярлалаа. Нэмэлт авах бол нэмэлтээр бид нар юг харах вэ гэхээр та хоёрын харилцааны ирээдүйд тэгвэл цаашд ямар байх юм бэ гэдгийг харна. За тэрнээс гадна одоо юм зүгээр мессеж картуудаар биш яг тарот хүзрүүдээр энэ хүн танд юу хэлхийг хүсэж байгаа юм бэ? Тэрийг харна. За тэгээд энэ харилцааг юу цаашаа үргэлжлүүлвэл та энэ харилцаанаас юу сурч авах вэ? Бодож байгаа юм чи юу сурч авах вэ гэдгийг харна. Нэлээд жоохон урт нэмэлт болж байх шиг байсан. Гэхдээ тэр юу хэлхийг хүсэж юм энэ төр гэдгээс ахуулаад нэгдүгээр бүлэг дээр л маш сонирхолтой мессежүүд гарч ирсэн. Тэгээд уншлагыг маань хүлээж авсанд маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгүүдээр уулзъя. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлүүлье. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ картыг цагаан картыг 9 татаг картыг сонгосон байх учиртай. За тэгэхээр би нэг жоох ижлүүлж чинь яг удахгүй унах байх. За энэ талд болохоор та яг бодож байгаа хүний өөрөө юу гэж бодож мэдэрч байгаа вэ харин зүүн талд. За баруун талд болохоор одоо уншлагын хамгийн чухал хэсэг буюу таны бодож байгаа хүн чинь өөрөө одоо яг таныг юу гэж бодож мэдэрч байна вэ? Таны бодож байгаа хүн чинь таныг юу гэж бодож мэдэрч байна вэ гэдгийг харна. За тэгээ голын картуудаар болохоор та хоёрын дундын энерги, та хоёрын хоёулангийн чинь мэдэрж байгаа, та хоёрыг холбож байгаа энергийг харна. За ингээд асуухад болохоор маш олон картаар үзэж байгаа. Яагаад ч миний камер болохгүй байгаа юм болов ингээд эн чинь доош 3 игнээ баг ингээд за 4 мөрөө игнээ явж байгаа. Тэдэр нь болохоор харагдахгүй байгаа учраас би ингээд нэг бусад уншлагууд дээр тэр картуудыг ингэх байдлаар гаргаж ирж байгаа. Маш олон үзрээр үзэж байгаа хэд мессежүүд бүр маш тодорхой байна. За танаас эхлэе. Та болохоор яг энэ хүнийг одоо бас мартаагүй байгаа. Айгуу удаан хугацаанд хосууд байсан, өнгөрсөн дөх хүн байна. Гэтэ одоо бол та хоёр өстэй харилцаа холбоогүй байгаа харагдаж байна. За маш нэг бол маш удаан хугацаанд хосууд байгаад тэгээд мартаж чадахгүй байгаа хүн ч байж болно. За аль эсвэл удсан ч бай, удаагүй ч бай хамаагүй ямар ч байсан гэсэн сэтгэлээсээ тийм амархан аваад тавьчих чадахгүй байгаа хүн чинь гэж хүзэр гаргаж ирж байна. Гэхдээ хэдийгээр та энэ хүнийг мартаж чадахгүй, энэ хүнтэй байсан өнгөрсөн дэх дурсамжаа бүрэн тавьж явуулаагүй байгаа ч гэсэндээ энэ хүнийг их сонирхолтой буурчаад байгаа гэж гарч ирж байна. Тэгээд энэ тэрүүн хараа саваа доошоо харцсан. Энд бас доошоо харж гарч ирж байгаа юу? Хөөе би ерөөсөө ингээд картуудаа цаанаасаа зохиож тавьдаггүй шүү. Тэгэх яг ямар ч боломжгүй байдгийг ер нь жоохон ч гэсэндээ тойрд сонирхдаг хүмүүс маань айгуу сайн мэдж байгаа гэж би бол ихтэй хэлэхээр байна. Ингээд гой хүзүүрнүүдийг нийлүүллээ ч гэсэндээ хизэж утга учиртай юм гарч ирэхгүй тэгээ тайлбарлаж чадахгүй гэсэн үг. Тэгээ өнөөдрийн бүх одоо 3 бүлэг дээр гэхдээ хоорондоо энергиуд нь маш шал өөр л дөө. Би бинийгаа толдож байгаа. Таны мэдэрч байгаа зүйлийг нөгөө хүн чинь мэдэрч байгаа байрын юмнууд маш их гарч ирж байна. За гол яриандаа оръё. Таны энэ хүнийг их сонирхолтой буурсан. Ер нь өнгөрсөнд та хоёр нэгэндээ маш гал халуунаар татагддаг байсан байна. Passionate би мах бодын таталцал айгүй өндөртэй. Бүр ингээл би бинийгаа харахгүй болчихдохгүй, уулзаж цуг байхгүй болчихдохгүй тий. Ингээ бүр гинт ингээ уулздаг. Ягаад ч нэг л мэтгэд ингээл хамт байж байдаг ч юм уу. Ийм хүчтэй харилцаа байснаа тэр мэдрэмж бас яг ингээ таныг айгүй догтлуулдаг байсан. Энэ хүндээ татагдах айгүй том шалтгаан босон. Тэгээ одоо ч гэсэндээ ингээд үе мартаж чадахгүй дурсаад байгаа тэр мэдрэмжүүд чи энэ их хүчтэй таталцалтай холбоотой байдаг. Гэтэл яг одоогийн нөхцөл байдалд та хоёрын харилцаанд юм сонирхолтой зүйлс байна уу? Нөгөө хүний чинь зүгээс таны сэтгэлийг татах үйлдэлүүд хийж гэнэ үү гэхээр ерөөсөө тийм байхгүй учраас харилцааны гал цог яг унтарчаад байгаа гэж бууж ирж байна. За энэс болоод та одоогоор бол яг энэ харилцааг орхиж яваагүй байгаа ч гэсэн цаашид ер нь энэ хүнийг хүлээх үү аль эсвэл энэ хүнийг орхиод цаашаа ганцаараа урагшлах уу гэдэг юм хоёр шийдвэрийн алийг нь гарах вэ гэхэд ингээ эргэлзэж байгаа байдалтай байна. Тэгээд 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүст маань өөрсөдд нь өөр сонголт бас байдаг болчихж. Яг энэ мартаж чадахгүй хүн чинь байгаа. Гэхдээ үнэхээр энэ харилцаа нэг бол дууссан, нэг бол урагшгүй байдалтай маш удаж байгаа учраас танд өөр одоо юм сонгоод явах хайр сэтгэлийн харилцаа үүсгэх боломжтой хүн гарч ирсэн байна. Тийм учраас яг хоёр хүний дунд алийг нь сонгох вэ гэдэг дээр эргэлзээд бүр эхэлсэн. Гэтэ эцсийн шийдвэрийг бол та бүхэн одоогоор арай гаргаагүй. Энэ хүнийгээ бас яг санджаагаа өгүүлж байгаа хэвээрээ байдалтай байна. Гэхдээ
ер нь цаашид бол өөр сонголт хийгээд явхад та бүхэн өөрсдөө тун төвчгсөн байдалтай байна. За тэгээд Wheel of Fortune доошоо харж гарч ирж байна. Энэ дээр болохоор Wheel of Fortune-ийн доор дээшээ хараа гараад ирсэн байгаа. Таны асууж байгаа юм дээр чинь. За таны хувьд болохоор нь штэ энэ бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө жоохон нэг тийм хувь заяа гэдэг зүйлд айгүй итгэдэг. Одоо ингээл нэг зүйлийг болгож бүтээх гэл ингээл оролдоолаа штэ. Тэгээд үнэхээр таны хүснээр санснаар болохгүй бол за ингээ угаасаа болохгүй юм байлгүй дээ. Ингээ амархан за ингээд юмс айгүй амархан хэлбэрхэн хурдан бүтэх албагүй ч гэсэндээ ингээд үнэхээр хүсээд үнэхээр хичээгээд ахаад өөрчлөлт аль талдаа ирэхгүй байгаа зүйл болвол ингээд миний ирээдүйд ч хэрэггүй энэ хүний ч ирээдүйд хэрэггүй байна гэж та бүхэн боддог болчихсон байна. Тэгээ энэ харилцаан дээр ер нь нэлээд урт хугацаанд яг юм гайхамшигтай өөрчлөлттэй бүх зүйл яг ингээд ширээг хөмрүүлээд ингээд өөр тийш харуулаад тавьж байгаа юм шиг. Юмс сайнаар өөрчлөгдөхгүй юм байна гэж та бодоод байгаа харагдаж байна. Тэгээ хоёрын саваа энэ дээр доошоо харж гарч ирж байгаа гэхээр яг энэ харилцааг яг орхихгүй байхыг та бүхэн ууг нь хүсэж байна л да. Гэхдээ өөр сонголтыг хийхгүй ганцаараа цаашаа урагшлахгүй бол өөр бас ингээд танд сонгох сонголт өөр хүн байгаа бол тэр хүнээс сонгохгүй бол одоо юм шинэ хүнийг ч юм уу те сонгохгүй яг одоо энэ бодож байгаа хүн дээр ингээд байгаа л ах юм бол таны амьдралд цаашаа ямар ч өөрчлөлт ирэхгүй. Энэ бодож байгаа хүнтэйгээч гоёад жаргалтай өөрчлөлтийг мэдэрч чадахгүй ингээ гаццсан нөхцөл байдалд байх болно гэж та имээгээд байгаа. Шалтгаан нь юу вэ гэхээр хангад маань боёо дүүжлэх зүүн дээшээ харж гарч ирсэн. Та хоёрын харилцаа ерөөс нэг газараа гаццсан. Ямар ч харилцаа холбоогүй бас нэлээд удаан явчиж бараг энэ өвлийн 12 дугаар сараас хоошоо ингээ гаццсан нөхцөл байдалд орчихсон байх магадлал маш их өндөр. Нөгөө нь ч зүгээс ямар ч үйлдэл хийхгүй байгаа учраас. За тэгээ дээрэс нь blank nowhere on earth гэдэг үзэр гарч ирсэн. Та яг энэ бодож байгаа нь одоо хаана байгаа, юу хийж байгаа, ямар хөө байгаа, таны талаар ямар бодол мэдрэмжтэй байгааг ч юусоо мэдэхгүй байгаа. Тэгээ энэ болохоор энэ хөзөртэй хамт гарч ирсэн. Багтахгүй болохоор би доошоо тавьсан. Тэгээд Page of Pentacles доошоо харж гарч ирж байгаа байхгүй. Ядаж ингээд нэг нэгнтэйгээ жоохон ч гэсэндээ харилцаа холбоотой байдаг. Ядаж энэ тийм таардаг ч юм уу. Аль эсвэл та энэ хүнийхээ social entry-г одоо ингээд үзлээ гэхэд ядаж story хийдэг ч юм уу. Тийм ч юм байхгүй байгаа юм уу да. Тэгээ бүр ингээд жоохон ч гэсэндээ харилцаа холбоо байхгүй. Энэ хүн чинь яг хорвоо ертөнцид одоо хаана юу хийж байгааг нь юу ч танд мэддэхгүй байгаад байна. Тэгээ үүнээс болоод энэ харилцаа ингээд зогсонго байдалд орсон. Гэхдээ та энийг дуусгахгүй болвол штэ болохгүй юм шиг танд санагдаж байгаа. Та энэ харилцааг дуусгахгүй байх юм бол танд ямар ч өөрчлөлт ирэхгүй. Ингээл энэ хүнийг бүр ингээд дайнд яваад сураг тасарсан хүнийг хизээ эргэж ирэхийг нь хүлээхтэйг адилхан. Тийм нөхцөл байдалд өөрийгөө орчино гэж бодож байна. Гэтэ танд бол жоохон ч гэсэндээ найдлага байгаад байгаа нь яхав энэ хүн тантай харилцаа холбоо тогтоогоод таны эргэлзээг тайлаад тантай ядаж ярилцвал тань руу ядаж залгаад юм хүн бичээд те өөрийнхөө дотоод бодол мэдрэмжийг уудлуул та энэ харилцаан дээр жоохон ч гэсэндээ ингээд ихтгэл найдвар тээгээд үзэх хүсэл байгаа гэж гарч ирж байна. Гэтэ энэ бол нэг тийм амар хүчтэй хүсэл биш. Яг тэгэхээр ерөнхий энергийг харахад гатны аягаал хизэнэ доошоо харж гарч ирсэн байна. Энэ хүнтэй гомдсон гомдол айгүй их байна. Гэхдээ нөх их ингээл одоо 2 дугаар бүлэг шиг айгүй амар гомдоод байгаа тийм энерги бол бас биш. Зүгээр л хайрлахаа болий зүрх сэтгэлээ татаж авъя гэж та бүхэн шийтгэхэд маш ойртчод байгаа. За 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө айгүй хүчтэй хилэнц мэлхий загасны ордтой байх боломжтой. Ялангуяа хилэнцийн орд та бүхэн дээр маш их хүчтэй гарч ирж байна. За тэгээд галны орд дотроос арслан хонь нум бас хүчтэй байна. За ордонд таарахгүй байлаа гэд энэ бол таны уншлага биш гэсэн үг юусоо биш шүү. За одоо болохоор таны бодож байгаа юм чинь таныг юу гэж бодож мэдэрж байгааг харъя. Тэгэж асуухад болохоор lovers доошоо харж гарч ирж байна л да. Та харилцаагаа илүү emotional, илүү зүрх сэтгэлийн өнцгөөс бодож байгаа бол энэ хүн чинь та хоёрын харилцаа яг өнгөрсөнд ямар байсан бэ, хаа хүрсэн бэ, тэр талаар бодож байна. Гэхдээ хоорондоо ер нь жоохон төстэй дүү. Хосууд байсан бол ялтчгүй салцсан гэж бодож байна. Нэг нэгнээ сонгоод хамт байгаад үнэхээр ингээд зүгээр нэг ингээд танилцаж суугаал болцоол нэг нэгнээ таньж мэдж байгаа. Тэгээд ингээд тасарсан харилцаа биш. Энэ бол бүр маш гүн гүнзгий тийм амраг хайрын харилцаа байсан гэж таны хүн чинь бодож байна.
Тэгээд яагаад ч юм хамт байх боломжгүй болоод харилцаа бол ингээд нэгэнд жоохон токсик болоод тий би биенийхээ хүсэж байгаа зүйлсийг ойлгохгүй дундуур чи янз бүрийн асуудлууд энэ төр орж ирээд одоо цогтой байхаа болцсон гэж бодож байгаа ч гэсэндээ одоо та хоёр нэг нэгнээ сонгоод хамт байж чадахгүй байгаа ч гэсэндээ энэ хүн чинь яг үнэндээ тантай одоо ингээд салцсан байгаа бол эргэж эвлэрмээр байгаа гэж гарч ирж байна. Ууг нь бол яг хүсэл нь эргэж эвлэрмээр байгаа. Үнэхээр тантай бас хамт байхыг хүсэж байна. За тэгээд гэтэ яаж вэ гэхээр хувь заяанд даатах чинь ирээдүйд эргэж нийлэх боломж байгаа байхаа. Одоо бит хоёр яг цугтаа байх боломжтой л болвол ирээдүйд цугтаа байх тэр нөхцөл байдал бүрднэ гэд жоохон эргэж нийлэх хүсэлтэй байгаа ч гэсэндээ өөрөө ямар нэгэн үйлдэл хийх гэхээсээ илүүтэй болох ёстой юм болдгоороо болно гэд хувь заяанд юмсыг даатгаж байна. А гэхдээ энэ хүнийх болохоор ингээд итгэл байгаад байгаа байхгүй. Бит хоёрын харилцаа бол энгийн нэг харилцаа биш. Энэ сүнсний холбоогоор ч юм уу учрах ёстой байсан учраас учирсан, хаа нэг тийш хүрэх ёстой учраас учирсан. Тийм болохоор нэг л өдөр болно гэсэн итгэл энд байгаа. А таны хувьд болохоор бас энэ хүнтэйгээ ингээд учрах ёстой байсан юм шиг юм хувь заяагаар холбогдсон юм шиг нарийн мэдрэмжийг та мэдэрж байгаа мөртлөөсөө одоо болохоор арай илүү хатуу, илүү та логикл байгаа гэсэн. За яг ингээд бодит байдал дээр юмс болохгүй шүү дээ. Энэ бүх ингээд цаашаа үргэлжлүүл надад хэрэггүй шүү дээ гэж бодож байхад энэ хүн чинь болвол яг ирээдүйд найдаж байгаа харагдаж байна. Тэгээд одоохондоо болохоор яагаад үйлдэл хий гэж бодохгүй юм гэхээр таныг өөрийг нь яг ингээ хүлээгээд сууж байгаа гэж огт бодохгүй байгаад байгаа харагдаж байна л да. Тэгээ бодчихвол бас өөрт нь амар байна. Яагаад вэ гэхээр штэ таныг өөрийг нь хүлээж ээж магадгүй, таныг өөрийн санаж ээж магадгүй, таныг өөрийг нь бодож ээж магадгүй гэд энэ хүн чинь итгэхээр итгэгээд одоо хүсээд те энэ бодлууд нь ингээ таны бодож байгаанд ороод ирэнгүүт өөрийнх нь сэтгэл санаа амар тогтворгүй болоод байгаа. Ингээд за намайг хүлээж иж магадгүй шүү дээ. Тийм бол би одоо холбогдохгүй яах вэ? Намайг санаж байгаа болвол яг юу гэж санаж байгаа бол? За ингээд миний юм хүмийг үтсэн байна уу, харсан байна уу, стори энэ төр үтсэн байна уу те? Миний Facebook энэ төр дээр юм хүм лайк энэ төр дарсан байна уу энэ төр гэл. Амар их юм ургуулж бодох гээд байсан. Тэгээд тхийг яах вэ одоо хүсээгүй. Зүгээр ингээд өдөр тутмын амьдралдаа те хатууч гэсэндээ за энэ хүн намайг хүлээгээгүй байгаа. Одоо таныг өөрийг нь хүлээгээгүй байгаа. Намайг орхицсан байгаа. Энэ харилцаач угаасаа ирээдүйгүй юм байна гэд намайг хайцсан байгаа гэж бодох юм бол тэрнтэйгээ эвлэрээд айгу гутранг хэцүү ч гэсэндээ за одоогор бол бодит байдал юм байна гэд олон юм бодохгүй амьдрах боломж бүрдэж байгаа юм байна. Тэгээд ингэж бодож байгаа нь бас яг учиртай. Мөн карт доошоо харж гарч ирж байгаа хэрэг шүү дээ. Ингээ харилцаа холбоогоос сэргээж болох байсан. Тэгээ таа ч гэсэндээ энэ хүнийг харилцаа холбоогоос сэргээгээсээ гээд ингээд сарны үзэр доош хараад гарч ирсэн байгаа байхгүй юу. Тэгээ ингээд яг таныг бол өөрийг нь өөртөө холбогдоосай. Наттай ярилцаасаа гэж хүсэжсэн ч гэсэндээ энэ хүн тодорхой байж чадаагүй. Ер нь л ингээд эхнээсээ танд яг хэлээ гэснээ хэлээд тантай ирээдүгөө тодорхойлоод шийдээд юм айгүй сайн өөрийгөө ойлгуулж чадаагүй, тантай байнга ярилцаж чадаагүй, харилцаан дээр тодорхой байж чадаагүй. Тийм учраас таныг бол өөрийг нь хүлээх ямар ч нөхцөл байдал байхгүй байгаа гэдэг зүгээр итгэхийг ингээд хүсэх нь хайшаа зүгээр итгэх ёстой гэж шийдсэн байна. Тэгээд энэ хүний хувьд болохоор биш дээ. Бас яг тэрүүн саваа доошоо харж гарч ирж байна л да. Бас танд ингээд өнгөрсөнд үнэхээр татагддаг байсан. Бүр ингээд бие махбодын хувьд татагддаг. Энэ аль sexual energy-гээр татагддаг гэсэн. Тэгээд энэ уншлагыг сонсож байгаа тийм насанд хүрсэн байгаа хүмүүст бол угаас та хоёрын дунд маш гүн гүнзгий intimate халамжтай харилцаа угаас байсан байна. Тэдгээр зүйлс яг та хоёрын дунд ингээ идэвхтэй өрнөдөг байхад энэ хүн өөрт чинь бас үнэхээр татагддаг байсан. Одоо болохоор яалтчгүй харилцаа холбоогүй байгаад байгаа болохоор тийм таталцлын мэдрэмжүүд нь унтарсан байна л да. Гэхдээ энэ хүний яг ингээ таныг их таталцал унтарсан шалтгаан нь юу вэ гэхээр бас танаас ерөөсө болоогүй. Ингээл харахаа болол уулзахаа болчингууд те зөвхөн ингээл пашн хүсэл тэмүүлэл та хоёрын дунд байсан байж таарад тэг харахгүй уулзахгүй байхаар тэр нь ингээ замхраад алга болж байгаа юм биш. Энэ хүн чинь өөрөө яг одоо айгу хүнд нөхцөл байдалд байгаад байгаа гэж гарч ирж байна. Мөнгө санхүүгийн айгу ядмаг байдалд байгаа. Ер нь айгу ганцаардсан мөнгө санхүүгийн хувьд гачигдaltaй айгу хүнд цаг үеийг ганцаараад бүр туулж байгаа. 5-ын зоос чинь ингээ 2 хүн айгу зовж зүтрээд явж байгаа уламжлалт үзэрнээр зураглагдсан байдаг байхгүй. Гэтлэн дээр бүр ингээ ганцаараа.
айгүй хүнд нөхцөл байдалтай байгаа. Тэгээ энэ нөхцөл байдлаасаа юуны төрөнд гарахыг хүсэж байна. Тэр болтол баг ингээд таныг гэж байгаа хүсэл тэмүүллээ. Таныг хармаар байгаа, таныг сонсомоор байгаа, тантай уулзмаар байгаа тэр хүслээ дараад байгаа гэж бууж ирлээ. Яг тэгэхээр одоо амьдралынх нь номер 1 priority буюу номер 1 зүйл нь мөнгө санхүүгийнхаа хүндрэлээс гарах, гэр бүлийнхаа асуудлуудаас салах. Ингээд ямар нэгэн байдлаар амар их алдагдал байна. Гэхдээ энэ бол бүр бодиттой алдагдал. Ойр дотны хүнээ алдсан, айгүй их мөнгө төгрөг алдсан, ажлаа алдсан ч юм уу те. Ийм нөхцөл байдлаас энэ хүн юуны төрөнд гарахыг хүсэж байна. Өөрт нь бас нэлээд урт хугацаа орно гэдгийг мэдж байгаа. Одоо бол ингээд маш завгүй мөнгө хөөх ёстой үе. За би ингээд ажиллаа хийнгээ те. Хайр сэтгэлийн харилцаан дээр анхаарлаа хандуулъя. Ер нь бүх юм дээр ингээ балансыг баринаас нөхдөөгөж гарч уулзаал, хобби сонирхлыг хөгжүүлээл, хайртай хүнтэйгээ ч боёод ингээл тантай цуг байгаа л те. Тэгснээ ингээ ажил төрлөө хийгээд явъя гэх ямар ч боломж байхгүй. Цэвэр зоос руу харж байгаа. Тэгээ энэний төлөө бол баг энэ хүн ч одоо ингээд нэг бол амар завгүй ажил төрөл гэж явж ийснэ. Гэр бүлийнхаа асуудлуудыг хараал шийдээл те. Аав ээжээ асраад ч юм уу иймэрхүү байдалтай байгаа. Айлсвал 2-3 төрлийн ажил эрхэлж ч магадгүй. Одоо бол яг ингэхээс өөр аргагүй юм. За энэ байдалтай гэхдээ байнга байхгүй. Хурдан гэхдээ гарч чадахгүй. Өнөө маргаашгүй те. 1-2 сарын дотор асар их баяжиж чадахгүй. Өөрийг нь ингээд амар урт зам хүлээж байгаа. Гэхдээ баг багаар урагшилсаар байгаад асуудлуудаасаа гарах үедээ тань дээр буцаж ирнэ гэж энэ хүн чинь бодож байна. Тантай ингээд амар алсын ирээдүй харцсан. За би энэ хүнтэй потенциалтай одоо тантай ингээд ирээдүй харж байгаа учраас бэлэн болохоор ирэндээ гэд бүр ингээд төлөвлөсөн. Тэрнийхээ араас бас ингээд яарахгүй одоо анхаарлаа хандуулах зүйлс дээр анхаарлаа хандуулж байна. Яг тэгэхээр ерөнхий энерги дээр magician дэше харж гарч ирсэн. Тантай харилцаа бол маш потенциалтай харилцаа гэж боддог. Ирээдүйтэй харилцаа гэж боддог. Хамтдаа байх юм бол яг хийж чадахгүй, бүтээж чадахгүй зүйл байхгүй. Хоорондоо ч үнэхээр гайхалтай тохирч чадах харилцаа ингээд та хоёр цогтой байвал бүрдэж чаднаа гэж итгэж байгаа учраас энэ хүн бол ингээд найдлага тавиад байгаа харагдаж байна. За одоо болохоор та хоёрын дундын энергийг харъя. Chariot доошоо харцсан. За таны бодож байгаа хүний зүгээс гэх юм бол одоо яг тантай харилцаагаа шин шатанд гаргах, байн уулзаал уучраал тий ингээ хосууд байгааг бол хосууд болоо салцсан бол эргэж нийлээд ингээд явах нөхцөл байдалтай бол арай биш байгаа учраас яаран сандран дайрж чичирж орж ирэхгүй байгаа. Таны зүгээс болохоор ерөөсөө ингээл өнгөрсөнд болох гэж тий тааж хичээсэн нөгөө хүн чинь ч гэсэндээ бас хичээгээгүй биш хичээсэн тэгээд болохгүй байгаад байгаа харилцааны араас одоо ингээд өөрийгөө зовоохоо болох уу даа гэсэн ийм байдал бол байна. The Six of Wands доошоо харж гарч ирж байгаа гэхээр яг одоо нөгөө айгу хурдан 6 сар ч юм бас айгу хурдан энергитэй үзэр. За сар марын хугацаа өдр гэл ярих юм бол ерөөсөө л 6-7 хоног. Тэгээд тийм хурдан энэ харилцаа амжилтанд хүрч чадахгүй гэдгийг та хоёулаа мэдэрч байгаа харагдаж байна. Тэгээд энэ харилцааг орхих уу яах уу гэж та эргэлзэж байна. Нөгөө хүний чинь зүгээс болохоор таныг орхих хүсэлгүй. Гэхдээ яг одоо бол таныг сонгох боломжгүй. Хоёрын тоонууд дандаа сонголтыг илэрхийлдэг. Маш их эргэлзээний дунд байна гэсэн үг. Орхих уу, хүлээх үү, яах уу гэсэн. Гэхдээ эцэст болвол нь штэ ядаж нэг ярилцаад үзэх. Ядаж нэг уулзаад үзэх. Тийм хүсэл бол та хоёрын дунд байна. Эргэж нийлэх хүсэл хоёуланд ч угаасаа нэг уншлагтай тодорхойлсон штэ огт байхгүй биш байгаа гэж бууж ирлээ. За эхний хоёр бүлэг дээр ер нь яг YouTube дээр ч гэсэндээ би нэг нэмэлт мэдээлэл энэ төр авсан учраас тэгээд тэд нар дээр болохоор ялтч шаардлага байсан 3-ын дээр би одоо яг яамаар юм бтээ. Юу гэж асуумаар юм бтээ. Энэ хүн ер нь бол ингээд жоохон санаа амар байгаад байхгүй. За санаа амар гэж хэлж болохгүй. Айгуунгаа урт хугацааны юм бодцоод ирээдүйд болно хаа, нийлнэ хаа, бүтнэ хаа гэд ингээд итгээд яваад байна. Тэм учраас энэ хүн яг өөрт чинь сэтгэлтэй юу, таныг санаж байгаа юу гэдгийг харъя.
болохоос биш энэ хүн чинь таныг санаж байгаа, татагдж байгаа. Тимэт ерөөсөө л яг л ингээл олон үзрээр үзэх тусан гоё юмс баттгаж гарч ирээд байгаа л та. За маш завгүй байгаа гэж гарч ирж байна. Энэ хүн ч ерөөсөө хөдөлмөрлөөл ерөөсөө ингээ айгүй тийм хөдөлмөрч хүн байх. Маш завгүй. Нэрээ энэ хүний чинь ордыг харах юм бол агарын орд гарч ирлээ. Ихэр хумх жимлүүр гарч ирсэн. Ихрийн орд бол хүчтэй. Тийм дотроос за бас газрын орд матар өхөр охин гарч ирсэн. Юу авалээ. За харах. Wheel of Fortune energy бол орд бол байдаггүй байх. За. Мерсер галны ордч байна. Арслан хонь ном. За. Тэгээд энэ хүн чинь таныг санаж байгаа юу, тань сэтгэлтэй юу гэхээр санахын хувьд бол бүр үнэхээр их санаж байгаа гэж гарч ирж байна. Айгүй хөдөлмөрч хүн. Яг ингээ ажил төрөл нь угаас айгүй завгүй байдаг ч хүн байна. Тэг ингээд та энэ хүнийгээ бас угаас сайн мэддэг харагдаж байна л да. Ингээ миний ажил карьер л чухал. Бэст тийм ажилтай, ийм ажилтай айгүй завгүй байна гэдэг төрлийн хүн байгаа байхгүй юу? Тэг үнэхээр завгүй байж байгаа ч гэсэндээ тэр их завгүй ажил амьдралынхаа дундуур таныг угаасаа санаж байгаа, алсаас басгүй заримдаа ажигладаг гэж гарч ирж байна. Та мэдхгүй байж болох ч гэсэндээ холоос таны талаар ямар нэг байдлаар мэдээлэл ахин нэгнээс ч юм авдаг. Аль эсвэл таны сошиал медиаг хардаг. За тэгэхээр ингээд айгу сандаг. Ийм их завгүй ээж тэр дундуур ингээд бас айгу санаж байгаа байхгүй. Гурван саваач үнэхээр ингээд лонгинг хийх бүр ингээд санаж өгүүлж битгэрхийг бэлэгддэг хүзэг. Тэгэж санаад байгаа гэж гарч ирж байна. За санахаараа яадаг вэ гэсэн чи яг ингээд татагдаад эхэлдэг. Юус янз бүрийн бодохгүй тэг шууд ингээд тань руу гүйж очивол уулзаал тэрмээр санагддаг. Шууд тань руу залгаал хаана байна би одоо очлоо. Хоёлаа ярилцъя гэмээр санагддаг. Тэгтээ ингээд бүр нэг тийм жоохон ойрхон баймаар байдаг гэж гарч ирж байна. Зүгээр ингээд уулзаал ингээд юм яриа суугаад ах биш те таныг тэрврээд таны үнсээд эрхлээд ингээд баймаар байгаад байдаг гэж гарч ирж байна. Тэгсэн ч гэсэндээ яг өөрийгөө айгу барьдаг юм байна л да. Хичнээн тэгэж амар ийм хүсэл тэмүүлэл ингээд бүр өдөөгддөг ч гэсэндээ тэрийг яг бодит үйлдэл болохгүй байгаад байгаа. Тэгээ шалтгаан нь юу вэ гэхээр штэ 6-гийн илд дээшээ харж гарч ирж байгаа гэхээр янз бүрийн асуудлууд байна. Мөнгөний асуудал байгаа. Ар гэртэй холбоотой асуудлууд байгаа тий. Ажил карьертэй холбоотой асуудлууд бол угаасаа байгаа харагдсан. Тэр болгоноос нэг мөсөн гарчаад ирээ гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээ яад вэ гэхээр эн чинь бас тань сэтгэлтэй дээ. Яад вэ гэхээр одоо ингээд юу ч бодлохгүйгээр тий. Баатрын саваа чинь бас аюултай. Ер нь жоохон player energy байх гэдэг. Гэтэ ингээд хүн чинь үнэхээр ингээд нэг хүн амар татагдаад тахсан бол тэр үнтэйг ингээд амар хурд уулзмаар нөгөө нь хармаар ингээд санагдсан шүү дээ. Тэг энэ болохоор яг тухайн хүний ингээд логик нь юусаа ажиллахгүй тэр чигтээ ингээд сэтгэл нь хүсэл нь ажиллаж гин гэсэн үг байхгүй. За тэгээд үйлдэл хийчих юм бол тэгээд тантай уулзаад хамт байжлаа гэхэд шууд тэр чигтээ хамт байж чадахгүй. Одоо бол юусаа хайр дурлалыг сонгох цаг энэ хүний хувьд биш байгаад байна. За тэгээд ингээд нэг тантай уулзчаал тэг алга болчих юм бол нөгөө нэг асуудлуудаа шийдэх гээд ажил төрлөө хийгээд тэг хөдөлмөрлөд явчих юм бол таныг амар гондоочно гэж бодож байна. Таныг бүр шаналгачна гэж бодож байна. Тийм зүйлийг танд мэдрүүлэхийг хүсэхгүй байна. Тийм учраас ингээл таныг үнэхээр санаал, шаналал, заримдаа шүн унтчихдаггүй байх уюуд энтер байдаггүй. Бүр ингээд шүн унтчихдаггүй санаж бодоод амар их ажлынхаа хажуугаар ч гэсэндээ гинт таныг санаж танд татагдж байгаа мэдрэмжийг авдаг. Гэтэ ерөнхий энергийг харахад болохоор нь штэ таныг ингээд санаж байгаа нь энэ хүнийг жоохон аз жаргалгүй болгоод идэг бах юм. Яг өнгөрсөндөө амар аз жаргалтай тантай ингээд юунд ч санаа зовхгүй амар гоё уулзаал цогтой байсан үе бодоод одоо тэр нь ингээд байхгүй байнгут те тэр мэдрэмжүүд орж ирэнгүүт айгу гонигчдаг гэж бууж ирлээ. За одоо болохоор ингээд уншлах маань дуусч байна. Баярлалаа. Нэмэлтийг авах хүсэлтэй хүмүүс байгаа бол бид нар тэнд юу ярих вэ тэгэхээр энэ хүний яг танд хэлхийг хүсэж байгаа, одоо хэлхийг хүсэж байгаа үгсийг харна. Яг мессеж картуудаар биш, таротуудаар би задлж хэлнэ. За тэгээд энэ харилцааны цаашдын ирээдүй ямар байхыг хэлнэ. За энэ харилцааг үргэлжлүүлвэл та энэ харилцаанаас юу сурч авах юм гэдгийг харна бас.
За энэ таны бодож байгаа хүнчийн харилцааг үргэлжлүүлвэл энэ хүнчийн харилцаанаас юг сурч авах юм бэ гэдгийг харах болно. За ингээд уншлагын дуслаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Дараагийнхаа бичлэгүүдээр уулзъя.